сайн байцгаана уу? За. Шинэ дугаартай тавтай морил. Сонио ээрэд ах юм. Шинэ айгу сериусны сэдв ярих гад сууж байна бит хоёр. Өнөөдөр ярьдгүй юу? Өнөөдөр бит хоёр маш чухал том сэдвийг өөрсдийнхөө зүгээс бас хөндөй гэж бодлоо. Тэр бол money тухай ярих гэж бодлоо. Мөнгөтэй харилцах. Relationship with money. Тийм. Тэгээ амар том сэдв болохоор бид хоёр бас хэрэндээ авг нь жоохон загварчлаа. Гэхдээ тий юу яан штэ яриа тэнэн. Тэгээд ер нь тэгээ мөнгөтэй холбоотой. Гэхдээ тэр нь дундаа илүү нөгөө бид нар мөнгөтэй яг яаж харьцаж мөнгөний тухай ямар бодолтой одоо ямар үнцэнтэй юм ч гэсэн мөнгийг яг яаж үнэлж ийн вэ гэдгээс хамаарат янз бүр байгаа шүү дээ. Тэрнээр тулсан түүх. Илүү фокуслж ярих гэж бодлоо. За тэгээд эхлээд болохоор интро бид нар чинь мөнгөний энэ сэдв чинь угаасаа айгүй юм том хүний сэтгэл зүйд ингээд айгүй том юм өөрчлөлтүүдийг авчирдаг харах өнцөг одоо ингээл мөнгнөөс болсон трауманууд мөнгөтэй холбоотой ингээд маш олон зүйл ингээд амьдралын угаасаа төрхөөс эхлээл хүртэл дагдаг юм байгаа байхгүй тий. Тэнгүүт бид нар чинь болохоор бүгдээрээ л бидний аав ээжүүд чи яг юм шилжилтийн үед ундарцгаасан биднийг яг л тэр ардчлалын үед өсгцгөөсөн өөрсдөө манай аав ээж нар чинь социализмын үед том болцгоосон хэрнээ хүүхдүүдээ болохоор өөрсдийнхөө өсснөөс шал өөр ардчлалын үед ингээд төсөх шаардлагатай болоод тэгээл одоо тэр үед чинь нөгөө нэг юм маш ховор за тэгээл картаар уучралдаг. Тэр үгийг бүр банк сонсдог. Картны тэр үгийг мэдэх үү? Үгүй би нөгөө арай жоохон байсан. Би бас картны тэр үгийг л мэдээ. Гэхдээ манай ээж аамаа бол картаар яг юм авдаг байсан юм шүү. Магадгүй эсвэл миний үеийнхэн бас авдаг байсан юм болов. Би ч нөгөө жоохон бахта би ч 2 наснасаа 8 нас хүртлээр зүүн баянд байсан байхгүй юу. Аав тэнд чинь нөгөө нэг цэргийн хуаран байдаг. Тэгээ айгүй олон цэргийн анги байдаг. Тэгээ тэдний одоо төв штаб гэх юм уу? Одоо яам маягийн тэр нэг цэргийн тэр юунд л ажилладаг байсан. Тэгэхээр би тэнд чинь тэгээд угаасаа нөгөө цэргийн ийм бүтэн ийм хотхон ийм байгаа болохоор карт март гэсэн юм бол байдгүй байсан юм уу? Би эсвэл нөгөө жоохон байсан болохоор ер нь бол мэдтгүү л тийм байсан. Одоо нөгөө мөнгө гэтгэнгүүт бас яг манай подкастн дээрийн сэдв ингээ зайлшгүй яригдах шаардлагатай вэ гэхээр мөнгө бол ач шаргалын түлхүүр. Гэт нэг гоо сайхан дуу байдаг та. Гэхдээ яг нэг юм яг үнэхээр яг аз жаргалын түлхүүр юм уу гэхээр биш ч гэсэн аз жаргалтай мөнгө ч бас нэг салшгүй холбоотой нэг том сэдв байгаад байгаа шүү дээ. Тэгээд тэгтээ хүмүүс нөгөө нэг мөнгө гингүүт айгүй нэг юм хөвчлэн сөрөг тийм үзэл бодолтой. Тэгээд мөнгөний тухай ярих ч юм уу эсвэл ингээд мөнгөтэй холбоотой юм яргууд мөнгөн дуртай байл ярьч гэдэг юм уу те. Нэг юм даркаар ингэж ханддаг. Тэгтээ хүн болгоно л мөнгө хэрэгтэй. Тэгэхээр бит хоёрын сэдвийг ерөөсөө нээлттэй ярилцъя гэж бодлоо. Тийм. Тэглээ. Нин уугүй. Нэг нууж ярьдаг юм шиг угаасаа. Бит хоёрыг бити амар шуналтай гэж бодоорой. Тийм. Ерөн гэхдээ шуналтай шүү. Тэгээ ер нь ингээл тийм жоохон байгаас эхлээл нэг юм баян хүнийг юм муухай хүн гэсэн нэг юм ойлголт ингээд амар түгээмэл байдаг тий. Тэр тэгээд угаасаа бидний яг нөгөө нэг ухамсарт суудсан байхгүй тий. Одоо ч гэсэн ингээд өөрийн мэдлгүй ингээд Facebook мөнгөтер ч юм уу мэдгүй нэг юм баян хүний нэг юм мэдээзэд гарахаар би ч гэсэн дотроо өөрөө ингээд энэ мөнгийг бараг яаж олсон болч гэж нэг угаасаа цаана кодлогдсон байгаа байхгүй. Эмэгтэй хүн мөнгөтэй байвал ямар нэгэн артын санхүүгийн хэлсвэрийг нь яаж яадаг өөр нэг юм хөгшин баян хүн байдаг ч юм уу. Эсвэл одоо ингээд эрэгтэй хүн мөнгөтэй байх юм бол
Гэхдээ эрэгтэй хүн мөнгөтэй байхыг ер нь бол нийгэм зөвшөөрдөг тийм. Тэгээ эмэгтэй хүн мөнгөтэй байх юм бол санхүүгийн их усрын амар их ингэж өөрөөрөө ингээд эмэгтэй хүн ямар ч мөнгөтэй байх боломжгүй юм шигээр ингэж яадаг. Тэгээд ийм мөнгөтэй хүнийг ингээд муус сайн баячууд гэдэг те. Гэхдээ яг тэр мөнгийг яаж олсон бэ гэдг нь ингээд цаадах тэр нөгөө түүхэн амар чухал л та. Манайх чи ямар ингээд үе уламжилсан баян одоо ийм өв залхамжлаад гэр бүлийнхаа ийм эд хөрөнгө одоо орт харш те хэдэн 100 жил явж байгаа Европын орнууд шиг тийм биш шүү. Тийм юм бол байхгүй ш. Тэгэл бид нар бүгдээрээ л одоо манай энэ ардчилчин дөнгөж 30 итгэл настай. Тийм бүгд л хаасл хийсэн. Зарим нь бол үнэхээр ингээд жоохон буруугаар хүмүүсийг хохироож одоо тэгш хүртэх ёстой байсан юм ганцаараа авч энэ төр бол хөлтсөн мөнгөцсөн хүмүүс бол мэдээж байгаа. Тэглээгээд одоо хэнийг бол одоо мэдэхгүй болохоор өнөөдөр бол мэдээж энийг ярихгүй. Тийм тэгээд харин яг тэр нөгөө багаасаа юм хэмнэх ёстой гэсэн тийм ойлголт хэмнэх ёстойгийн хувьд бол ёстой тий. Одоо жишээ манай аав ээж бол өөрсдөө социализмын үед ингээд нөгөө залуу насаа өнгөрөөсөн болохоор ээж мэж одоо тэгэж ярьдаг байхгүй юу. Дэлгүүрт ороход ийм 2 өнгийн л болтой байдаг. Тэгээд саарл нэрхтэ хүнийх жоохон ийм хөх өнгөтэй нэмхтэ хүнийх. Тэгээд ерөөсөө л нэг төрлийн гутал арцмаараараа байдаг. Тэгээд тэр үеийн юм тийм чанартай байсан уу? Тэрийг ингээ өөрөө тослоод, арчаад, цэвэрлээд, өмсөөд тэгээд дүүдээ өгдөг. Дүү маань тэрийг одоо бас ингээд өмсөөд ингэдэг. Тэгээд одоо тэр одоо маш чанартай зүйл байсан юм шиг байгаа одоо бас нэг бодоход. Тэ одооний бас ингээд авж байгаа гутлнууд маань үнэхээр бас яг арьсан чанартай юу гэх юм бол мэдээж амар үнэтэйгээр авч тэгэж олон жил өмсөж болно. Гэхдээ бид нар чинь ингээд одоо амар fast fashion гэдэг ийм маркетингийн юмд орцсон болохоор одоо нэг өвлийн гутлыг за 3 дахь жилдээ өмснө гэдэг бол амар юм хэцүү болчлаа штэ. Ингээд хөл дааруулдаг эсвэл ингээд нингэрчдэг, илчээ алдчихдаг тийм юм болчдаг тий. Тэгэл эсвэл зүгээр л бас уйдчихдаг. Тэнгүүд энэ ингээд нөгөө нэг ээж бит хоёр юмн дээр бас жоохон зөрчилддөг байхгүй юу. Бага юмаа тордоод, бага юмаа ингээд аль болох хэмнээд ингээд байх хэрэгтэй гэдэг. Тэгээд чадхаараа ингээд уг нь бол хэмнээд ингээд тэгдэг хэрнээ би чинь болохоор одоо энэ үед ийм насан дээр амьдарч байгаа болохоор ингээд бас тий бас чадахгүй штэ. Тэгээд хэр чин бас ингээд бас жоохон зөрчил болно. Тэгэл тэрнээс чинь болоод манай ээж бол ингээл маш их хэмнэн үнэлэмж мөнгөний үнэлэмж гэдэг юм угаасаа үе үеэр ингээд өөр болчиход байгаа байхгүй тий. Мөнгийг юу гэж харж ийн гэдэг одоо үнэлэмж нь. Тэгээд энэ маань заримдаа ингээд одоо нэг амар трама гэх нь хаашаа. Гэхдээ энээс үүдэлтэйгээр нөгөө мөнгийг ингэж нөгөө нэг анханасаа ингээд нэг тийм нээлттэйгээр харилцаж үзээгүй сураагүй болохоор зарим юм дээр ингээд амар бодилдог тий. Эсвэл одоо нөгөө бид нар угаасаа л юм мөнгөтэй харьцах юм нийгэмд амьдарч байгаа нь үнэн л юм чинь. За хүүхдээ бүр багаас нь амар мөнгө өгөөд ахын чайшин. Гэхдээ хүүхдийг ч гэсэн багаас нь ингээд хүмүүстэй яаж харилцах вэ? Өөртөө яаж харилцаж өөрийгөө ойлгох вэ гэдэгтэй адилхан мөнгөтэй яаж харьцах вэ? Мөнгө гэж юу юм гэдэг юмыг хүүхдэд багаас нь айгу цэгцтэй айтайхнаар өгөх ёстой юм шиг байна тий. Тэгээл давхар одоо нөгөө нэг хосын харилцаанд ч гэсэн одоо тэр хүнтэйгээ цаашаа бүр урт хугацааны гэр бүл мүл болдог дээрээ тулах тийм потенциалтай гэж бодож байгаа тохиолдолд мөнгөний тухай заавал ярилцах хэрэгтэй гэдэг тийм л шүү дээ. Тэгэхгүй нөгөө мөнгөний тухай анханасаа ярьчихаар нэг юм энэ шунталтай хүүхэнчүүлчих гээд байгаа юм шиг эсвэл нөгөө залуунч нэг эвгүй байдалд орох гээд байгаа юм шиг. Тэгэл ингээл бүдүүн баг таг юу ч ярихгүй явсараагаа л хүүхд мөхтөд болцсон тэгснэ цаашдаа санхүүгээ яах юм ахын гэдэг юм нь тодорхойгүй нэг тийм эсвэл нэг нь ингээд айгу сонин зүйлд ингээд мөнгө зарцуулаад ямар ч юм хамтдаа шийдвэр мэд гаргах гинт амар шийдвэр гаргаа нөгөөх нь цочрлолт ороод тэгээд тэр гэр бүлийн санхүүгийн одоо баталгаат зүйлийг ингээд дэгэн догоон болгоод байдаг ч юм уу тий. Тэгэхээр яг энэ мөнгөгийг бол ерөөсөө байнга ярих хэрэгтэй. Тий бүх харилцааны мөнгөний асуудал. Тэгээд нөгөө би нэг сүүлийн подкаст сонссон бас нэг мөнгөний тухай бичсэн байсан подкаст сонсон гэсэн шүү дээ. Тэрэн дээр яг нэг тэгж ярьжсэн байхгүй юу. Одоо яг хүн болгонд мөнгөний тухай нэг тийм итгэл үнэмшил байгаа гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл тий манай Монголын манифест шиг зүгээр юм энгийн дундаж давхаргын юм
хүмүүсийн мөнгөний итгэл үнэмшлийг одоо нэг өгүүлбэрээр илэрхийллээ гэж бодоход те мөнгө одоо юу гэдгийг мөнгө олох хэцүү. Одоо энэ мөнгийг зовж иж олдог. Тэгээд одоо зовж олсон мөнгийг хамаагүй үрж болохгүй байнгын хэмнэх ёстой ч гэдэм үү те. Яг нэг тийм нарратив байгаад байгаа байхгүй те. Тэгэнгүүт ингээд тэг яг зовж олох хүмүүс байгалах л та гэшнээс. Тэгэнгүүт нөгөө тэр тэгтээ яг үнэн үү те. Тэгээд тэгснээ яг тэр ингээд бидний өнөөгийн нийгэмд яг энэ итгэл үнэмшлэр ингэж явах нь бас зүв байгаад байгаа мó гэдгийг ингээд тунгаан бодох хэрэгтэй гэж байгаа байхгүй тэр подкастн дээр. Тэгэнгүүт одоо ингээл арай өөр давхаргын хүмүүсийн яг энэ итгэл үнэмшил төр өгүүлбэр нь арай нэг өөр байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ бүх итгэл үнэмшил юмнууд мэдээж нийгмээс хамаарна. Гэхдээ хамгийн гол нь яг тэр гэр бүл яг ямар гэр бүлд төрж өссөн одоо яг манай ээж аав. Тэгээ манай ээж аав бас нэг гэр бүлд багаасаа төрж өссөн бас нэг итгэл үнэмшилтэй эмээ өвөөгийн итгэл үнэмшил нь ээж аав руу дамжчихсан. Тэр нь ингээ бид нар руу дамжчихсан байгаа шүү дээ. Тэрийг аягуусаа ингэж ойлгох нь чухал гэсэн байсан л та. Тэгээд тэрийг ойлгосноороо яг тэр итгэл үнэмшил дээрээ суурлаад бид нар ингээ мөнгөтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэл одоо манайхтан ч гэсэн ингээл уг нь ингээд бас орлого олоод байгаа юм хэрнээ тэрийгээ ингээд айгу хайтахан аз жаргалтайгаар бас зарцуулж чадахгүй шүү дээ. Айгу нэг ганцхан авах гэж боо юм болж байгаа байхгүй. Тэрийгээ ингээл зовж олсноо зовж үрээд үү. Тий яг тэгэл ингээл нэг юм авах гэж энэ яг үнэхээр зөв сонголт уу Монголд туч гэж бодоол тий. Энэс надад яг энэ шиг хідэн ийм юм байгаа билээ. Байгаа болов байхгүй болов. Тэрийгээ ингээд би эсвэл тэгж байгаа л үнэхээр таалагдал авчингуутлаа ингээд ёо би яагаад ийм мөнгөөр энийг авчваа гэж ингээд бодоо. Бараг шаналаа. Би бас яг тэгдэг байхгүй. Тэгэнгүүт ингээд нэг юм авчаад тэрийгээ ингээд зөвтгөх юм амар хийдэг. Одоо ингээд нэг юм авчаад угаасаа л надад үнэхээр хэрэгтэй юм байсан. Би зөв сонголт хийсэн байна гэдгээ ингээд намайг хин ч ингээд чи яах гэж юм авсан гээг байхад би одоо тэгдэг заа ингээд юм авчаал тэрийг амар өөртөө болон одоо найзуудтай нөхөр мөхөртэй ингээ айгу баталж байгаа байхгүй. Аха. Энэ юм угаасаа надад юм үнэхээр хэрэгтэй байсан. Тэг айгу зөв юм авлаа. Юу ч хэлдэг байх чинь. Тэг нөгөө хүмүүс окей. Чигш чи юм авсан юм уу чигш. Харин тийм ээ. Тэгдэг. Тэгээд энэний чинь бас нэг юу хамааралтай сэдвэн ингээ химнэх тухай байгаа байхгүй тий. Яг юуг химнэлт гэх юм бэ? Одоо химэнжэн гээд юуг яг химнэлтэндээ тооцож болох юм бэ? Юу зарим юм одоо жишээ нь ингээд хямдыг бодоод авцсан юм бүр тэрнээс ихсэн юм бол тоо шүү дээ. Одоо нөгөө харамч хүн хоёр дахин төлнө гэдэг ч юм уу. Гэхдээ тэр бас нэг арай өөр утга, химнэн гэдэг бас нэг арай өөр утга санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ чиний хувьд ингээд яг химнэлт гэж яг юу юм? Чи яаж химнэдэг вэ? Бүх юмаа химнэдэг гэж. Тийм бүх юмаа химнэдэг. Гэхдээ сүүлийн үед яг мэдээж яг энэ нөгөө яг тэр подкастыг би сонсоод ингээ бодсаахгүй. Тэгвэл миний яг мөнгөний тухай итгэл үнэмшил юу юм бэ гэдэг айгу тунгаан бодлоо. Тэгвэл бас л яг тийм байгаа байхгүй мөнгийг зовж олдог те. Тэгэхээр тэр мөнгийг айгу ариг гамтай зөв зарцуулах ёстой ч гэдэм үү. Тэгэл хэрэггүй юмд мөнгө үрж болохгүй ч гэдэм үү те. Яг нэг тийм итгэл үнэмшилтэй хүн байгаа байхгүй би. Тэгээд ингээл өмнө нь юу яагаал бүхэл юмыг дээр ингээс хэмнэ гэж боддог байсан. Одоо ингээд арай нэг юм орлогын төвшин нэг арай өөр болоод тэгэл ингээл гэр бүлтэй болоод тэгэнгүүт чинь шал өөр итгэл үнэмшилтэй шал өөр улсын дэлхийн нөгөө өнцөг дээрх нэг гэр бүлийн хүнтэй бит хоёр чинь ингээд нэг гэрт орчод шүү дээ. Тэгээ одоо энэ санхүү мөнгө бүх юмыг ингэж хамтын шийдвэрээр гаргах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгэл анх чинь бит хоёр айгүй их юу яадаг. За зөрчилдгэн цаашийн тэгтээ ингээд яг юм санал нэгдэхгүй мөнгөтэй холбоотой ялангуяа юм аюу их гардаг. Одоо стил ч гэсэн гардаг. Тэгтээ яг нэг арай юу нэг дундаа уулзаад байгаа мó даа л гэж бодож байгаа. Тэгээд тэр нь хамгийн их аюу их гардаг байсан юм нь одоо хоол унд байсан. Одоо ингээд би чи ингээд бүх юм хэмнэн гэдэг ийм кодлогдсон хүн байдаг шүү дээ. Тэнгүүд хоол ундан дээр ч ихсэн хэмнэх хэвээр одоо ингээл аль хямдхантай хоёр адилхан ийм материал байхад яагаад үнтийг нь авах хэвээр аль нь хямдах ингээл үнийг байн гардаг. Тэгээд манай нөхөр нэг удаа амар ууралжсэн байхгүй. Би амьдралдаа би хоолн дээр би гар татж амьдрч чадахгүй гэсэн байхгүй. Тэгэхээр нь түл яваач.
Царай тийм босноо хэлэхээр ч айлаа штэ. Oh my god. Одлоо. Би тэгээ тухайн үед Ягаад гэсэн үү? What? Гэт тэгээд нэг юм жоохон юу лээ гэд ингээд тунгаан бодоод тэгээд одоо ингээд бас яг бодохоор тийм байгаа аахгүй. Яг юуны төлд бид нар ингээд ажил хийгээд мөнгө олоод байгаа юм тий. Ингээд хэрэгцээг хангах гэж уг нь ажил хийгээд цалин олоод байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хэрэгцээний наад захын хүний basic хэрэгцээ чинь одоо идэж уух шүү дээ. Идэж ууж эрүүл сарвал байх. Тэгээд нэг юм аятайхан эрүүл аюулгүй юм дээвэр дор байх ч юм уу тий. Тэнгүүд тэр олсон мөнгийг тэр юмдаа татахгүй зарцуулах хэрэгтэй. Байгаад байгаа хгүй уг нь жоохон эрүүл ухаанаар харвал. Тэнгүүд манитийн нөгөө травматцсан нүдээр харахаар хоолндоо ч хэмнэн гिचж байгаа. За тэнгүүд тэр маань ингээд арай одоо ингээд өөр болж эхэлж байгаа байхгүй. Тэгэл ялангуяа одоо нөгөө жирэмсэн болцсон чинь те аль л болох нэг өнгөттэй өөттэй нэг эрүүл саруул юм ин л нэг идээд хэрглэчээ тэгжээж одоо би болон миний хүүхэд эрүүл байх юм байна гэж юм гээл те. Тэнгүүд эн чинь ингээд нэг бас гайгүй хувьсан өөрчлөгдөж болох юм болов гэж бодсон. Тэгээд өөр химнэгтэй холбоотой дээр өмсөд зүүх юмн дээр бол би нэг амар мөнгө цөнгө үрэх айгу дургүй. Тийм аим брэнд Gucci Chanel. Тэрний угаасаа тэгэл тэр чинь хэрэглээ болохоор хямдхан тэгэл трифт байсан ч гэсэн хэрэглээл. Тэгэл угаасаа хүн чинь нэг уйдамхай уудан тэгэл хугацаанд дуусгаар өмсөх хугацаанд дуусгаар тэгээд next. Тэгэл тэрнээс биш нэрээ яг сүүлийн үед айгу том хүн болоод гэжнээс одоо гол юм бол миний бодлоор хэмнэж болохгүй гэх юм гар татаж болохгүй юм ялтчгүй хоол хүнс эрүүл мэндэл юм байна л гэж болоод. Тэгээд бас давхар нөгөө жоохон quality time одоо гэр бүл болон найз нөхөд болон хайртай хүмүүстэй ингээд цаг хугацаа өнгөрүүлэхэд зарим тохиолдолд мөнгө хэрэгтэй байдэн шүү дээ. Тэгэнгүүт яг тэрэн дээр бол бас гар татаж болохгүй юм байна л гэж айгу бодоод байгаа. Тэгэнгүүт одоо эрүүл мэндцэнд дээр одоо тэг имлэг домлог юу гэдгийг тэрэнд нь үнэхээр ингээд мөнгөний зарцуулаад үзүүлэх хэрэгтэй бол бусд юм хэмнээд тэр имлэгт мөнгө гаргая. Тэгээд юун дээр тийм гэр бүлийн quality time enter гэдэг дээр одоо яад юм те амар их зардалтай биш ч гэсэн яг уу тийш аялж маялах ч юм уу тэнч бас тодорхой хэмжээний мөнгө. Эсвэл нэг орой сайхан хоол идэ. Тийм сайхан найзуудтайгаа хамт гоё enjoy-хийн тулд хоолны материал авч хоол хийх ч юм уу эсвэл гадуур хоолнд орох ч юм уу. Тэгээ тэрэндээ мөнгө зарцуулахад бол айгу уяг ингээд за эн чин waste зарлага шал дэмий үрсэн мөнгө биш айгу тийм уяг үрсэн мөнгө болчихж байгаа байхгүй. Тийм тэгэл одоо одоогоор бол нэг иймэрхүү юмнууд дээр нэг амар бас гар татаад ич болохгүй юм байна гэл. Гэхдээ тэгээ заримдаа татнаа. Годлогдсон болохоор. Гэхдээ хичээж л явна да. Чиний хувьд миний хэмндэг юм уу? За би бол хоолноос бол хизээч татаж байгаагүй. За яг маш эрүүл байна. Мэдээж одоо ингээд тэр чин өөрийнхөө хэдийг олоод байгаагаа мэдж байгаа болохоор тэр чин зарцуулалтаа хуваана. За би мөнгөгүй бол заавал ингээд нөгөө гадуур хоол идэх гээд үнэтэй хоол идэх гээд ч юм уу тэгээд байх ингээд шаардлагагүй. Одоо эсвэл хүнээс зээлж гадуур хоол моол идэн гэсэн одоо хоолол бол чухал гэснээрээ тийм үйлдэл хийхгүй штэ. Би ч нөгөө гэртээ өөрөө гой хоолоо хийгээ идчихдэг. Онцлог бөгөөд давуу талтай. Тийм болохоор материалаа аваад гэртээ хийчихэд угаасаа л амар хямдхан байдаг болохоор гэртээ бол тэгээд гэрийн хүнсэнд тэр хүнсний одоо төрөл зүйл олон байх. За тэгээд чанартай байх. Энтер гэдэг юмн дээр бол ингээд гар татаж үзээгүй. Тэгээ бас нэг анзаарсан юм нь эрүүл одоо тийм юмыг үнэтэй гэж хүмүүс бодоод байдаг. Гэтэл ингээд одоо хүүхдэд дагуулад гарангуутлаа ийм том савтай газтай ундаа ийм том савтай чипс ингээд аваад өгч өөртөө амар үнэтэй зү. Тэрнэр чи амар үнэтэй бөгөөд амар хортой хүнс. Тэрнээс ингээд тэрийг үнэтэй гэдгийг ерөөсөө ингээд яахгүйгээр хүүхдтэй одоо ингээд маш том бүр ийм дэлгүүр дотор ингээд ийм мангар том ийм төмний ундаа твэрсэн кола твэрсэн хүүхдүүд явж идэг байхгүй юу? Тэгээд тэр хоёрыг ингээд нэг одоо үнэтэй гэж харахгүй байгаа хэрнээ яг тэр үнээр авч болох одоо арай эрүүл
одоо тийм сахарын хэмжээ багтай одоо жимс ч юм уу те. За чихрийн хэрэгцээгээ чинь ингээ хүн өдөр тутам идж байгаа талхнаасаа хүртэл чихэр авч байгаа болохоор би бол нэмэлтээр чихэр биш одоо үнэхээр чихэрсэд байвал аль болох жимс идүүлэе гэж боддог ч юм уу. Тэнгүүд хүүхдтэй би бол аль болох гэрийн хөрөгчн дотор сонголт олонтой жимс байгаасаа гэж боддог. Тэнгүүд тэрийг хүмүүс ингээд хөөх танах ингээд ороод ирэхлээр 3 4 төрлийн жимс байх юм. Аюу үнэтэй гэж боддог. Гэтэл 4 5 ширхэг банан ч нэг төмний ундаатай л адилхан үнэтэй байхгүй юу? Уг нь тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр ингээд хүмүүсийн нөгөө нэг юм юуг ийм сонин эрүүл гэж хэрэгтэй гэж хараад байгаагийн эрэмб бас ингээд арай өөр байна л да. Эсвэл ингээд одоо жоох хүүхдүүд амар их бэлэн гой мэддэг ч юм. Тэрнийхээ хооронд одоо алим юу нь бол хамгийн байж болох үн боломжийн олон сонголттой байдаг жимсэн шүү дээ. Тэрийг авдаг ч юм уу. Тийм байдлаар ингээд хүнсээ ингэх дуртай. Тэгээ гадуур найзуудтай хоол идэх ганцаараа би ч бас их хоол идэж явна. Тэр мэрэнд бол гар татахгүй. Юу ч бодохгүй. Гар татахгүй байна даа ч гэж бодохгүй. Хоол бол ингээд амар том гоё юм. За хувцсны хувьд бол би хувцсанд бол ингээд амар дуртай. Аюугаа олон төрлийн хувцастай байх, олон төрлийн гуталтай байх дуртай. Тэрнээс гар татахгүй. Гэхдээ миний ихэнх хувцснууд трифт байдаг. Одоо энийг би одоо сая сүлд авлаа л да. Энэ бол юм маш гоё палаж байгаа. Тэгээд ийм гоё ноосон ийм палаж. Тэнгүүт би энийг ч аваад арчид цэвэрлээл ингээл өөрийн болгоол өмсчихөж байгаа. Тэнгүүт энэний үн бол одоо ингээд 20-20-оор авлаа, 25-аар авлаа. Тэгжил авсан шүү дээ. Би бол тийм брэнд хөөж мөөх угаасаа яг хөөгөөд бүтэн ингээд Chanel гэж хувцлыг бол миний мөнгө хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор би тэрнээ Chanel гэд бичсэн хаа нэгэн газар үйлдвэрлэгдсэн экопи юм өмсөөд би яг яах их вүлээ. Эсвэл Chanel гэдэг нөгөө панел бичсэн. Тийм тэрийг одоо жишээ би өмсөөд яг яах вүлээ. Би одоо яг л үнэхээр л тэр брендийнх нь үнэтэй арьсан цүнхийг авч чадахгүй бол би яг тийм юм шиг арьсан биш. Тийм бичгтэй экопинууд ч бас амар үнэтэй билээ шүү дээ. Авч бас яг яах вэ? Экопинууд ч бас адилхан материал нь баргалд өгч очт юм шүү. Мэдхгүй. Тийм бас гэхдээ яг тэгэж бас яг яах вүлээ. Би тэр одоо тийм лаг брендийн цүнхтэй байлаа. Төвч байга үрээ явж ялаа. Эсвэл ямар ч сургаггүй брендийн яг нэрнгээсээ арьсан цүнхтэй байлаа гэд миний одоо хүнд харагдах байдал үнэлэмж одоо дэшөө дошоо болоод байвал уучлаарай энэ миний биш чиний асуудал. Тэгэж боддог. Тэгэхээр би амар их хувцтай тэгэл амар их мөнгө үрээд байгаа юм шиг хэрнээ би бол хувцанд бас тийм амар их мөнгө үрдэггүй. Тэрнээс гадна бид нар чи найзуудаараа угаасаа ингээд илэгдээгүй хувцнаасаа уйддаг. Тэгээд найзууд хоорондоо хувцас солидог. Тийм шүү дээ. Тийм. Би тэрийг ч өмсчээ чи энийг өмс. Надаа нэг юм юунууд байна. Нэг юм 3 юпу байна чи алийг авах уу гэд ингээд сайхан ингээд ячдаг. Тэгээд миний арцмаар ингээд сүүлийн хэдэн жил маш олон жил өөрчлөгдөөгүй байгаа болохоор тэгэл одоо жишээ нь 2 жилийн өмнө аваад нэг удаа өмссөн юпг гэрт байж л байдаг. Тэрийгээ би гаргаад өмсгөөр дахиад шинэ хувцас өмссөн юм шиг санагддаг болохоор зүгээр ингээд маш их хувцсны архивтэй юм уу. Тэгэл байж чаддаг. За өөр машин тэрэг унж чаддгүй болохоор машины зардал байхгүй. Тэгээд улаан үед бол алхацдаг, бусдаар таксидчдаг. Бүр хол газар бол автобусдчтэй юм байна. Өөрөөр чи хэмндэг юм. Яг энэ мөнгийг би энийг авахд одоо миний энэ би бас айгүйх тэгэж боддог. Энийний үн миний хэдэн цагийн ажлын хөсвөлээ гэж боддог юм байна. Одоо би эргээгээд олохын тулд би энийг ямар хэмжээнд ингэж ажиллаж яаж энэ мөнгө надад буцаж ирэх билээ гэж айгүйх ингэж дүүцүүлж ажиллах юм орлого хөдөлмөртөөгөө дүүцүүлж айгүйх бодд юм байна. Тэгээд айгүй олон л юм нөгөө нэг хоёлаа энэ дугаарыг бичиж гэж бодоход айгүй олон л юм дээшээ доошоо юмд байж л үтсэн юм байна би. Надаа бол гэхдээ яг юм 20-од нас бол бүтнээрээ нэг мөнгөний тухай ямар ч юм хүсэлгүй байсан үе. Надаа ингээд мөнгө ямар ч баг мөнгө юунд ч хэрэггүй штэ гэж би бүр хангалттай хэлж чадхаар нас байсан. Гэхдээ би тэр үед олсон мөнгөө өөртөө зарцуулдаг. Тэр нь ингээд багч вэ, ихч вэ одоо олж байгаа нь маань хэрэглээтэйг яах юм бол аав ээж хоёртоо нэг 100 сая төгрөг өгдөг. Үгүй бол ингээд өөрөө л ингээд зарцуулдаг л амьдралаар амьдэрсэн байгаа байхгүй юу.
Тийм болохоор одоо илүү давсан хэрэглээний шаардлагач бас байхгүй байж тэгээд Тайванд байхад л би бүр хөөх мөнгө гэдэг юм чи ийм амар чухал юм байна штэ гэж анх удаа үнэн сэтгэлээсээ бодсон. Чи Тайванд очиж том хүн болсон юм шүү. Тийм шүү амар нөгөө нэг ажил хайсан чи ажил олдохгүй тэгээд энд нөгөө нэг ажил хийгээд өөрөө цалингаа зарцуулаад тэрэндээ айгүй хаппи байдаг хүн Тайванд очисон ч нөгөө нэг орлогогүй болцсон. Тэгснээ тим насандаа 20 гарчаад 30 төгчөөд ээжээсээ ахаасаа мөнгө асуух надаа бүр ингээд амар навшин санагд. Тэг хүн яг ээж аавынхаа гэрээс гараад амар яг мөнгөний үнцнийг ойлгох юм шүү. Ингээд яг гэрээсээ тусдаа гарангуудаа хөөх 0-ын цаас чинь мөнгөөр авдаг байсан байж таг. Өмнө ингээл дуусаал гарч ирээд идэг байсан. Давс мавс те. Ийм сонин жижиг юмнууд ингээд пүүх эний чи ах мөнгөөр Германаас төрөвчнээс мөнгө гаргаж авсан чи ийм олон төрөл үү. Тий би бас амар гайхажсэн шүү дээ. Гэрээсээ тусдаа гараад вау. Тэгжсэн. Тэгээд Тайванд байхдаа л амар их мөнгөний тухай айгүйх боддог байсан юм байна. Мөнгөгүй л бол ер нь бас айгүй хэцүү юм байна да гэдэг имийг. Тэгээд тэр чинь ингээд ажил хайгаад ч ажил олдохгүй байгаа болохоор айгүй хэцүү байдаг байсан. Тэгээл ирээл заастай мөнгө гэж бодохын юг бол жирэмсэн болцсон юм чи. Тэгээл мэдээж хүүхэд гараад ирэхээр тэр хүүхдийн аюулгүй байдал санхүүгийн шал өөр next level орсон шүү дээ гараад ирэнгүү. Тийм. Тэнгүүд аюулгүй байдал нийлэн их зүйл мөнгнөөс шалтгаатай байдаг болохоор за гэл. Тэгээл харин азар гэх үү юугаар гэх үү ажил төрөл маань айгүй сайхан л байна. Тажиггүй л байна. Тэгээд би бол бас амар юм гэр бүлээрээ амар мөнгөний санхүүгийн уналтанд бол орж үтсэн. Тэрийг ингээд сүүл бодоод үтсэн чинь яг 20 жилийн өмнө байгаа байхгүй юу? Миний одоо өсвөр нас 15-тай байх үед тэрнээс өмнө бол ингээд манай гэрт ямар ч юм мөнгөний санхүүгийн асуудал гардггүй. Айгүй юм одоо нэгсэндээ чинэлэг гэх юм уу тийм айл байлаа л да. Тэгээ байжсэн чи ингээд манай хамир дампуураад тэгээд 6 буудалд хашаа байшинд амьдрах болсон. Тэгээ тэрнээс өмнө би ийм хашаа байшинд хүмүүс амьдрдгийг би мэднэ. Гэхдээ ингээд айлд зочрлохоор ч би очиж үзэж байгаагүй байхгүй юу. Тэгсэн чинь тэнд амьдрахаар болоо. Тэгээд ингээд бүгд ийм айгүй гайхаад. Тэгээ тэр үед бас ингээд тийм бас мөнгөний үн цэнийг бас тийм амар ойлгосон юм уу бас үгүй. Тэр үед юу ойлгосон бэ гэвэл гэр бүлийн халуун дулаан байдал ямар чухал вэ гэдгийг л амар ойлгосон. Тэгээд нөгөө нэг намайг жоохон тэгээ эмхтэй хөхт гээд тэнд аав ээж хоёр одоо даарн хөрн ийм орчинд амьдруулахгүй л гэж бодсон юм уу яасан. Би чи 1 жил ингээд нөгөө нэг хамаатан саднараа амьдрсан байхгүй юу. Тэгээд тэр үед нөгөө нэг сэгсгэрч гэсэн ээж минь сэмхийч гэсэн гэрмэн гэдэг үгийг ойлгосон. Тэрийг маш сайн ойлгож авсан. Яг хуу намайг одоо нэг амар ингээл муухай байлгаад байсан юм байхгүй штэ. Гэхдээ л ингээ хүн гэртээ байна, аав ээжтэйгээ байна гэдэг юм бол ингээ өөрийн дураараа ийм аюулгүй, тайван, миний гэр гэсэн ийм зүгээр тэр үг л өөрөө хүнийг ингэж амар дүүргэж идэм байлээ. Түүнээс биш одоо ингээд халуун хөтөн устай тий боловсон нойлтой одоо ийм тийм гэсэн ийм юу хүнд бас яг ийм аз жаргалыг хүү гэвэл тухтай байдлыг хүү гэвэл тэнд аав ээж хоёр байхгүй бол хөхгүй. Тэгээд хүүе би гэртээ ирья гэд тий аав ээж хоёр гайхаадгүй чи тухгүй нэдэргүй зүгээрээ би аав ээжтэйгээ баймаар байна. Тэгээд гэртээ хашаа байшинд ирчихсэн. Тэгээд би тэнд байх хугацаандаа бол ингээд нэг удаа ч хүүхд усаар гараа угааж үзээгүй. Тэгэл өглөө ерөөсөө л би гараа угаах гэхлээр л бүлээ ус бэлтчихсэн л байдаг. Тэгэл намайг зам руу манайх гэхдээ замтайгаа ойрхон шүү дээ чи очиж үзчихсэн. Зам руу намайг төхөөлж өгнө. Эсвэл би автобуснаас буухад, таксинаас буухад замаас намайг авна. Тэгээд ер нь бол би тэнд байлаа гэд миний нэг тухалдагдаад айччээд те хэцүү байдалд ороод тэгээдсэн юм байхгүй. Гэхдээ бидний гэр бүлийн амьдралд бол заав энийгээ засах уу өнөөдрийнхөө хоолыг идэх үү гэдэг тэр юмнээд ингээд ноогон юм бол олон удаа тохиолдчихсэн. Тэгээд манай гэрээрээ ер нь бол ингээд маш бага зүйлээр маш сайхан амттай хоол хийж чаддаг. Тэгээ бид нар чи юм хашаан дотроо ногоогоо тарчдаг үсэн. Тийм болохоор ногоо хүнснээ тийм юмд бол мөнгө өрөхгүй. Тэгэл махал байж хахад сайхан ногоотой шүлээ хийгээд ээж маань сайхан мантугаа чигэнчдэг. Тэгээд бид нар бол ингээд маш юм жижигхэн
жохон хүнсний бүтээгдэхүүнээр амар гоё амттай хоолыг хийж чаддаг юм гэр бүлээр юм авьяастай амьдралын туршилгаар олж авсан ягд чинь тийм авьяастай хүмүүс ахгүй юу. Тийм болохоор одоо жишээ нь гэр хороолт амьдралаа гээд яг уу манах замтайгаа ойрхон байсан болохоор би нөх амар харанхуй гудамжаар нохоо мохоотой таараал айж хичээл те одоо яагаал ийгээл эсвэл амар дараал ингээл тэгэл эсвэл амар өлсөөд ч юм уу тэгэл одоо их зүй юмыг туулсан уу гэвэл бас үгүй. Тэгээ бид нэр бас байжгаад хоёр ах маань ингээ боломжтой ингээ болоод тэгээ бид нэр бас айгүй сайхан дотор халуугууд устай юутай болж авсан, байшинтай болж авсан. Тэгээд яг уу яг гэр бүлийн хувьд тэгэж санхүүгийн байдал амар уналтанд орох айгүй сонин. Бид нэр өөрсдөө бол окей байгаа. Бид нэр ингээд халуун дулаан бөөнөрөө те бибинийгээ илүү одоо нөгөө өрөөрөөндөө биш нэг юм дотроо ямар ч үед бибинийгээ байнгын хараастай байдаг те тийм юм юунд яг бидний хувьд бол окей байсан. Ингээд одоо тэрнээс болоод гэр бүл муудалцах одоо хоёр ах маань ингэх тэгэх би одоо ийм байдалд орох энэ гэх юмас илүү хөндлөнгийн хүмүүсийн хандлага бүр үнэхээр яг багаас олж байгаа юм шиг хормын дотор өөрчлөгддөг. Тэрийг харах надаа бүр амар инээдтэй байсан. Би уг нь 10 хэдтэй 15 6-тай за тэгэл 17 8-тай хүүхэд байгаа штэ. Тэгэнгүүт амьдралын одоо айхтар юмнуудыг бол мэдхгүй туулаагүй. Гэхдээ л үнэхээр маш олон хүн амьдрал байдаг баг 100%-ийн 85-90% хүмүүс өөрчлөгддөг. Хандлага нь өөрчлөгддөг. Тэгээд тэрийг харахад амар л инээдтэй л байдаг юм байлээ. Тэг мартагддаггүй юм байлээ амар сонин. Тийм юм одоо санхүүгийн сонин байдалд байдаг. Тэнгүүд одоо тэгэл яг тэр туулсан үе нар чинь яг чиний мөнгийг бас харах өнцөг мөнгийг үнэлэмж юмд чинь тодорхой хэмжээнд нөлөөлсөн л. Тэгээ яг уу би бол өөрийгөө ингээд хэрэндээ амьдралынхаа яг мөнгөний хувьд тэр доод юунд байж үтсэн гэж би боддог болохоор намааг одоо хүн мөнгөгүй гэж харах. Өө чи юу өмссөн гэхэндээ хэмзэглэхгүй. Надаа сонирн биш. Тийм. Одоо тэнд би байгаад үтцсэн. Тэнд байлаа гэд би нэг тэгэж эвдэрч өөрчлөгдөж эсвэл хүнд таалагдах гэж том одоо нэг Chanel гэд буруу бичсэн хувц өмсөж одоо тий өөрийгөө би ингээ гэр хороололд амьдрдаггүй байсан юмшгээр ингэж аашлах ч юм уу. Тийм ерөөсөө үйлдэл тэр үед би ерөөсөө хийж байгаагүй. Одоо нэг юм үнэхээр л бол амьдрал мөнгөгүй л байгаа шүү дээ. Үнэхээр л гэр бүлээр мөнгөгүй л байгаа. Гэхдээ би тэрийг одоо нэг юм мөнгөтэй байгаа юм шигээр царайлах тийм үйлдэл ерөөсөө хийж байгаагүй болохоор одоо нэг юм хүмүүс өмсөж зүүснээр ингээд ахлаар надаа инээдтэй санагдав гэхээс биш. Стэнэрэ тэдэртэй уулзах чам чинь бистэй ингээд очие ч юм уу ингэх гэж байгаа юм чинь тэрэнд зориулж мэдээж зөвхөн үйл ажиллагаанд зориулж тэр орчинд зориулж тааруулж хувцлах бол энэ чинь хувцлах соёл хүнд тааруулж хувцлана гэдэг бол амар сонин. Эсвэл хүнд хүлээн зөвшөөрөгдөх нэг хүрээлэлд орох гэж хувцлах одоо найзынхаа үнтэй цүнхийг гуйж барих эсвэл зээл тавьж одоо үр тавьж үнтэй хувцас авч өмсөх энэ төр гэдэг бол надаа бүр ингээд ямар ч шаардлагагүй юм шиг л санагтаад байна. Гэхдээ одоо ингээд ерөнхийдөө нийгмийн тим байгаа даа шүү дээ. Хүмүүсийг яг өмсөж зүүснээр нь шүүдэг. Тэгээл ингээл зарим тохиолдолд би тэгж боддоо шүү дээ. Угаасаа ингээд ажил төрөл мөрлийн хувьд ч юм уу би ч нэг байнга энэ тэн дандаа хамгийн жоохон байдаг байсан. Тэнгүүд эмхтэй жоохон гингүүд ингээд янз бүрийн хурал цуглаан те ингээд янз бүрийн албаны юмн дээр ингээд айгүй нэг хүмүүс намайг нэг юм жоохохон гэд нэг юм дээрлэгсэн хандлагатай байх гэдэг учраас би аль болох ингээд албаны юмн дээр амар тийм овор нэмэх хувцс өмсгийг айгүй хичээдэг байхгүй. Тэнгүүд угаасаа тэр нэг юм гадаад байдлаар нь яадаг тэр зэгтээ бас хичнээн дотроо тэгж бодож байгаа ч гэсэн зарим юм дээр бол угаасаа тохируулахаас өөр арга байхгүй. Тийм шүү дээ. Би ч нэг юу байгууллагуудтай уулзаад ажил ярих гад явдаг тэр хэдэн жилдээ би ч өсгөөтэй гутал хажуутлахад оронд хийж авч явдаг байлаа шүү дээ. Тийм. Тэгээ яг жоохон гээд ингээд тоодгүй. Тийм. Би тэгээд ярьж байгаа юм нэг юм үнэн санагддаггүй тий. Харин тийм. Би тэгээд нэг яг дээр нэг хэлж саяхан манай нэг таньдаг ихч Америкт гэр бүлээрээ
нэг хэсэг амьдарч байгаа. Тэгээд ирээд хүүхдүүдийнхээ сургууль дээр очиод эцэгхийн хурал муралд нь орох гээд. Тэгээд өөрөө угаасаа амар жоохон хүчиг царайтай тий овраггүй. Тэгэл өөр ингээл хоёр үүргэвч үрэл ингээл пүүз мүцтэй ингээ явж ангууд нөгөө баг багш нь хүртэл дээрээс нь доош нь хараад бусад эцэг эхчүүдэн дээрээс нь доош нь хараад айгуу сонирн байд юм байлээ мэлээ. Тэгээ баг дараах эцэг хуралд баг ингээд баг зориулж өсгөдө хутлах гээд байгаа юм аашин тий. Дээр ягаа би нэг хүнтэй уулзсан тэгээгүй юу. Тэгэнгүүт бас л яг нэг юм зүгээр л нэг юм хар гуталтай үргэвчтэй. Тэгээ нүрэ будаагүй яарцсан ингээл уулдсан чинь намайг чүр дээрээс доош хараал ингээл бүрстэн нэрэ. Тэнгүү хоёлоо түрүүний ярьжсэн энэ бас яг нэг юм жоохон ядуу орны сэтгэлгээ гэдэг яг үний юм шиг байгаа тий. Одоо нөгөө нэг манайхан чинь яг тэр нөгөө үзэгдэж харагдах тэгээд унжаага машин өмсөж зүүж байгаа юм гэдэгт амар акцент өгдөг. Амар бүр тэр нь тэгээд угаасаа тэр нь гэхдээ бүр ингээд нийгэмд нь ч гэсэн нөлөөлдөг. Угаасаа ингээ бизнес эрхэлж байгаа хүн бас бусад хүмүүсээр хөндлүүлж хүй хай гэхгүй бол бас ажил нь явахгүй шүү дээ. Ажил манай ах ямар сайнд дугаараа сольсон. Хан тэгдэхгүй хүмүүс дугаараа нахгүй байх. Зүгээр л дугаартай байсан. Тэгээд үнэхээр өөрөө одоо бизнес эрхлэгч болцсон. Тэгээд ингээд нөгөө нэг өдрийн турш ингээд янз бүрийн хүмүүстэй уцаар ярих шаардлага ажиллаа ингээд одоо тэр гэрээ яаж ингэ чин тэг чин тэдээс уулзах юм хүү тэгхүү гэсэн юм ярих бүр хүн ажилд авахд хүртэл гэж байгаа байхгүй. Одоо хүн ажилд авах газар тавьсан байгаад тэгэнгүүт ингээд нөгөө нэг одоо хидлийн нэг тийм дугаараа ингээд тавьсан байнгут ингээд амар сонио. Тэгээд агаа ямар сайндаа мэдээж одоо тэр 99 11 99 авахаар бүр ингээд агаа бүр шокнд ордог юм чи. Энэ одоо энэ зүгээр байрны тэгээд юм шүү. Тийм гиснээ тэгээд агаа хайж агаад нэг 99 08 та дугаар авсан. Тэгсэн чи харин ингээд залхахаар утсын хүн аваад ингээд авах. What? Тэгээ манийцэн дугаар ерөөсөө хүн авдаг юм болов уу гэсэн. Минийх зэнийхийг болоо оюутны дугаар. Тэр мөр нэрээ ингээд гадныханд бүр амар сонирхолтой шүү дээ. What тэгээд бүр машины үнэтэй дугаар байна гингүүд бүр ингээд уцсны дугаар шүү дээ. Бүр ингээд толгоонд нь бүр багтдаггүй шүү. Зүгээр л уцсны дугаар тий. Сонио. Тэгээд маш сонин амар олон би бас жишээ сонсч байсан. Одоо нөгөө нэг юм аав ээж нь хөдөө орон нутагтаа байгаа. Тэгээд өөрөө болохоор оюутан болоо хотод орж ирээд энд ажил турал хийгээ ихэнх хүүхдээ болоод амьдардаг маш олон хүмүүс байгаа штэ. Тэгээд тэд нар чинь ингээд наадмаар 100 нутг руугаа явна. Тэгтээ заавал машинаа сольсон. Тэр үеэр машины үн нэмэгддэг. Тэгээд би бүр сарын өмнө тий үнэхээр бас тэрийг амар олон хүнээс сонсчихсан. Одоо тэгээ машинаа солиод наадмын өмнө тий. Йоо. Тэгээ машинаа солиод тэгээд ингээд одоо их тийм баянч нээлэг очих хөстэй гэртээ. Тэгжээч ингэж одоо нутгийнх нь сайн яван байна гэж нутагтаа амьдарч байгаа аав ээж хоёрын 50 орхит юм шүү. Тэгэхдээ үнэхээр нутгийнх нь тэгээд ахаар бас огт тэрийг тоохгүй байхаар өөрөө энд хотод амьдраад өөрөө тоохгүйсэн чинь нөгөө ээж аав нь нөлөөг нь амсдаг баг тий. Тий аав ээж хоёрт нь айгүй хэцүү байд юм шүү. Танай хүүхэд чинь юу хийж байгаа яаж байгаа хийж байгаа ингээд бас нэг юм тэр чинь нэг юм хүндэтгэлийн асуудал ингээд. Одоо яг над кейс чинь бас яг нөгөө гадаадд ажиллаж амьдардаг монголчууд Монголд нутагтаа ингээд ирдэ шүү дээ. Бас яг адилхан кейс. Бүгдэнд нь бэлэг авчирч үнтэй брендинг юмнууд авчрахгүй бол чи тэгээ гадаадд юу хийцсэн. Бүгдэнд нь бэлэг авчирна эсвэл нөгөө гой сайхан ингээд хувцс өмсөж зүүж Монголдо ирэхдээ гангарч мангарахгүй бол энэ ч одоо гантаатын амьдарч исэн бидтэй гэж юм байна. Тий. Энэ харин тийм жоохон юм буурай оронд ийм байдаг гэж би амар олон юмнуудаас кейсүүсээ сонсч байсан бас айгүй уншижсэн. Тэгээд одоо эн чинь ингээл яалтчгүй хүн өөртөө нь яаж хандах, хүн өөрийгөө нь яаж үнэлэх одоо ингээд хүн намайг яаж ч харсан хамаагүй би өөрийгөө хэн гэдгийг мэдэж гин гэж байгаа нөхцөл байдал байгаа хүн ер нь айгу цөөхөн штэ тий. Гэхдээ ингээ би хичнээн одоо хүн надтай яаж харцах нь хамаагүй би трифт өмсөл явж гин гэж тэгж байгаа хэрнээ маш олон хүн намайг ингээд ах юм бол одоо өөрчлөлт хийхгүй ч гэсэн хямран штэ. Яа гэж бодож. Тэр чинь бүр чиний ажил төрөл шийдвэр гаргах процесс нөлөөлвөл уусч үсээгүй тэр дүрд орохоос өөр аргагүй болчих шүү. Би бол одоо нэг тэгэж нөгөө нэг ажиллаа бүтээхийн тулд олон хүнтэй уулзах шаардлагагүй байгаа болохоор дураараа дөргиж байгаа байхгүй тий. Юугаа өмснө үү хидтэй харагдана уу? Анаа болсон байна уу? Болоогүй байна уу? Хамаагүй гэд ингээд одоо дээрийн тэр уулцсан ихчтэй би амьдралтаа дахиж уулзахгүй болохоор
би тэгэж бэлдэж хувцлах шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд миний ажил, орлого, карьер одоо тим юмд ингээд нөлөөлөх хэмжээний хідэн хүн тэнд ингээд байгаа байвал бас тэгэл хүссэн хүсээгүй за хүн ингээд алд хувцраараа ч болохоо бодож тийм. Хүний бас нийгмийн асуудал байгаад байгаа юм л тий. Тэгэл одоо зах гараал үзэхээр ингээд маш их юм брендинг логотой одоо хувцснууд байдаг. Тэрийг одоо манай хятад улс маань маш ихээр үйлдвэрлэдэг тий. Энэ дээр ингээл мангар том лого, брэнд, зүв, буруу янз бүрээр бичсэн. Тэгэл одоо ингээл алт мөнгөний ингээл юуны лангуунууд байдаг штэ. Мөнгөн Шанелийн ийм хэл байж байгаа юм чи. Тэгээ тэрийг хүмүүс аваад хэрэглээд байгаа болохоор л тэр ингээл хэрэгцээнд байгаа болохоор л ингээл үйлдвэрлэхтэй л байгаа штэ. Харин тэгэхээр ингээд одоо яг угаасаа мэдээж зөвтгөж буруутгах байгаа юм байхгүй. Гэхдээ ер нь ингээл одоо нийтлэг юм байгаа болохоор ингээ айгу хэцүү байх юм да. Тэгэхээр яг би яг бас яг юун дээр хэмэндгээ ботсон чи би хэмэндгүй биш үү шүү дээ. Трифт хийсэж байгаа маа хэмнэлт юм да. Тийм тий. Заавал хэдэн 100 мянга хэдэн саяар авах шаардлагагүй. Тий. Зүгээр коридор тухсан. Одоо тэр яг энэ сэдвтэй бас холбоотой нэг юм яг юу байгаад байгаа хгүй тий. Нөгөө хүмүүс нөгөө яг яаж үнэлүүлэх вэ гэдгээс хамаарат айгу үнэтэй утас үрзээл тавьж аваал үнэтэй машин цашин барайл бүүн лизинг тий. Тэгэнгүүт тэр хүмүүс одоо санхүүгийн сахилга баттай бас холбоотой байгаа байхгүй тий. Одоо яг амар зээл тавиад ингээд амар үнэтэй машин бариад унцдаг. За тэгэнгүүт яг үүндээ адилхан аква ч гэсэн тэгэл энэ төгжрөл дундаа хэдэн 100 сая машин аква 2 зэрэгцэл төгжрөл сууж идэв шүү дээ. Үнэ. Тэгэнгүүт манай нөхөртэй ерөөс яг тэгж ирдэг байхгүй. Хоёлаа ингээл амар мөнгө гаргаал ингээл амар их юм ягаал ингээл Улаанбаатарт мэдгүй тэр одоо зарим нэг хитэн тэр бүмийн байр майрнууд биш үү. Тэгээ амьдэрсэн ч хоёлаа яг зам дээр гараал хүмүүстэйгээ хэрэлдээл. Бүгдээр адилхан нэг утаагаараа амьсгалаа. Нэг утаагаараа амьсгалал нэг төгжрээндээ ягаал нөгөө хүмүүстэйгээ хараал ерөөлөө хэлэлцэл яг л адилхан амьдрын ш тэгээд тэгэнгүүт нөгөө нэг юу ягаад тэр хүмүүс нөгөө нэг тийм одоо яадын бас нөгөө нэг өөр бусад хүмүүс юу гэж хэлүүлэх интернетээ санаа зовоот ч юм уу айгүй тийм сонин юм санхүүгийн шийдвэр гаргадаг нь айгүй хэцүү тэрийг одоо яах хэвээр болж байна. Нэг батлах гад нөгөө нэг тэрвэр ингээд өөрийгөө батлах гад яг хүмүүс ингээд нөлөөлөд байгаагаас гадна за хүмүүс нөлөөлөхөд тэр нөлөөнд би хэцүү эвгүй байх ч гэсэн автахгүй байх уу гэдэг чинь тэр хувь хүний өөрийнх нь одоо бас яг тэр мөнгөтэй харьцах харилцааных нь асуудал байгаа хгүй тий. Тэнгүүт ингээд үнэхээр үрзээл тавиад зөвхөн ганц цүнх авчдаг юм байдаг. Тэгэл одоо яадын ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн ийм яралтай үе гарвал яах вэ те ээж аав нь өвдгөл эсвэл өөрөө тэгээд ингээд хагалгаа магалгаанд орох болвол яах вэ те тэр мэр хамаагүй те зүгээр л сайхан бүх мөнгөө шавхаал ингээд нэг юм авчдаг тий тэгээд нөгөө нэг ийм юу ч амар илбэг над дээр бас гэхдээ хаа яад юм одоо ингээд шинжилгээ өгнө штэ шинжилгээнүүд чинь ингээд за улсын имлэгээр ингээд ингэхээс гадна бас ингээд айгүй олон төрлийн өөр шинжилгээнүүд ингээд өглөө штэ шинжилгээ бас хөөрхөн үнэтэй штэ тэнгуут ингээд шинжилгээ өгөнгөт бас сүүлд манай нэг найз тгсэн байхгүй амар үнэтэй шинжилгээ өгсөн чинь эрүүл гарцсан чинь нэг юм гонсойсон гэх тийм нэрээ тэр чинь уг нь бол ингээд урдчлан сэргийлээд өгөх ёстой зүйл те тэгээд амар үнэтэй нөгөө багц юм шинжилгээ аваад өгсөн чинь эрүүл гарцсан чинь ингээд амар гонсойсон гэдэг мөнгөний гарц хийчлээ гэж бодсон гэдэг уг нь бол тэр чинь ерөөсөн мөнгөний гарц биш те Гэхдээ бас надад бас хаяа тэгдэг. Би чи нэг юм багц сүулт нэг юм цусны шээсний дэлгэрэнгүй өгөөд биохимийн шинжилгээ ягаа ер нь ингээд юу болж байгаа вэ ингээ харсан чинь бүгд хэвээ байсан чинь баг өгөх шаардлагагүй л байсан биш үү гэж бодсон. Тэгээ одоо яг мэдээж хүн болгоны гэр бүл болгоны ч юм уу ингээд санхүүгийн яг тэр төлөвлөгөө гэх юм уу эдгээр янз бүр байгаа шүү дээ. Тэгэнгүүт гэхдээ яг нөгөө айгүй
санхүүгийн сахилга баттай хүмүүсийг ингээ хараад ахаар нэг юм хитэн юм данс ах шиг байгаа. Одоо олон дансны юу арга уу? Дансан ч одоо хайшин зүгээр нэг юм бараг сангууд л гэсэн үг байгаад байгаа байхгүй тий. Одоо нөгөө урсгал зардал одоо юу гэдэг лээ? Яг хэрэглээний нэг карттай данс сарда заавал хэрэглэх одоо хоол хүнс юу гэдгийг байрны. Тэгээд аялна гэж жилдээ нэг аялна гэж төлөвлөдөг бол аяллаа данс. Emergency данс. Тэгээ яг цаашаа хийдэг хадгаламжийн данс. Нөгөөх нь болохоор өөрийгөө баярлуулдаг. Одоо нөгөө гадуур дотор найз нөхдөйгөө ууждаж явах юм уу аль эсвэл одоо үнэхээр олон удаа харсан гарч урах чинь тэр сарын урсгал биш юм уу? Энэ болохоор тийм нөгөө юу хийдэг данс аахгүй. Өөрийгөө одоо зугаацуулдаг данс. Өөрийгөө эрхлүүлдэг данс. Тэгээд тэрэндээ ингээд энэ сарынхаа орлогоос би тэрий чинь нэг хэсэг хэрэгжүүлэх гэж үзсэн. Тэгээд сүүл рүү бүх нэг арай л хитрхи их данс. Яг юм тав тий. Би бол яг ингээд тавыг ингэж үзсэн. Тэгээд бүх сүүл рүү нэг болсон. Тэгээд яг эндэх данснаас одоо гадуур хоол идэх, эсвэл гадуур вайн уух, найзуудтайгаа шоудах, ингэх тэгэх, эсвэл тэр сарда энийгээ химэнсэн одоо тийм зардал гаргаагүй бол харж исэн нэг үнэтэй зүйлээ худалдаж авах ч юм уу. Одоо тиймэрхүү юм одоо өөрийгөө эрхлүүлэх, эсвэл одоо гоо сайхны юмд ордог яадаг гэдэг ч юм уу юм. Аяллах бол одоо ингээд сарда нэг удаа юм уу, 2 сарда нэг удаа юм уу, жилдээ хаашаа аялна гэсэн төлөвлөгөөгөө жилийн ихэнд гаргах гэж байгаа. Тэгээд тэрний чинь зардал ойролцоогоор тэд гэсэн үнийн дүн тавиад тэгээд тийшээгээ жоохон амар юм байна. Тий. Тэнгүүд emergency бол emergency-г энэ гэр бүлийн асуудал гинтээр гарахад ойролцоогоор доод дүн тэд байх хэрэгтэй гэж байгаа. Тэрийг бүр дээд дүн хамаагүй. Хин тэгээд байгаа. Яг уу эн чинь амар олон юм дээр одоо мөнгөө ингээ тгий гэсэн ийм одоо олон дансны арга гэж ер нь гуглдэх юм бол ер нь л ийм хамгийн багадаа энэ 5 дансыг хэлнэ. Тэнгүүтээ энэ бол зүгээр л нэг юм зүгээр нэг модель л модель тийм зүгээр хүн болгон мэдээж өөрсдөө ингэж яан шүү дээ. Тэгээд тэр emergency болохоор одоо хамгийн доод дүн одоо жишээ нь 5 сая гэдэг ч юм уу. Одоо гинтийн хагалгаа эсвэл гинтийн эрүүл мэндийн юу инглээ тэглээ гэхэд гэтээ хүн болгоны доторх emergency-гийн юу гэсэн өөр байж болно шүү дээ. Тийм. Гэтээ яг emergency гэдэг ер нь хамгийн их одоо хамгийн түгээмэл мэдээж яг эрүүл мэндтэй холбоотой. Одоо яг юу гэх юм emergency эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй гинтийн эрсдэл нэр яг гинтийн эрсдлийн зардал. Одоо тэн дотор ч бас одоо машин тэрийг эвдрэх байж болно шүү дээ. Эсвэл одоо нөгөө бүр одоо байшин шатах. Тийм. Гинтийн төсөөлшгүй гинт юм юм нь тэр мөнгөө хэрэглэн гэсний доод дүн 50 гэж хэлээ. Одоо тэрнээс дээш хязгааргүй байж 50 гэдэг нь юу вэ? Одоо доод дүнгийн хязгаарыг бий болгох. Одоо 5 сая гэдэг нь 50 сая биш үстэй ч гэсэн. Юу 5 сая төгрөг гэдэг ч юм уу? Ингээд 5 саяг хүртэл ингээд ямартай ч ингэж. Гэхдээ тэгэл тэр чинь хүн болгоны санхүүгийн боломжоос хамаарат янз бүр. Одоо 1 сая ч юм уу. Зарим хүн 500 мянга ч байж болно хамаагүй хэд байх нь хамаагүй. Гэхдээ энэ л хамгийн юм доотлын энэ дүн энэс доош оруулахгүй шүү гэсэн. Тэгээ тэндээсээ үрж мөрөхгүй. Ядаж доод лимит нь байж ах хэрэгтэй. Доод лимит зайлшгүй байж ах хэрэгтэй. Тэгээ боломж байвал тэрнээсээ дээшээ ингээд нэм гэж байгаа байхгүй. Тэгээ одоо нэрнгээсээ одоо ингээд Монголд ч ингээд амар олон юм юу муу болох юм биш үү? Гинтийн гал. Сүүлд одоо тэр энэ дүнжин гарын тэнд бүр яав те. Тийм юм үед одоо жишээ нь уг нь санаагаар болдог бол одоо гинтийн эрсдлийн юунаасаа 1 сарын байрны түрээс төлчих хөстэй ч юм уу. Ингэх хөстэй тэгэх хөстэй гэсэн юмнууд гарт юм байлаа. Эсвэл одоо шалтгаангүйгээр ингээд шалтгаангүй гэхдээ хүчин гэж мэдээж маш ховролтой. Гэхдээ ингээд гинтээр ингээд яахад тэрний одоо жишээ нь MRI CT хэд байдیں۔ Тэ үнтэй штэ. Бүтэн MRI дорыг гэх юм бол 7-800 мянга байгаа. Тэр мэрийг гаргаад ингээд шаардлагатай үед ингээд хөстэй гинтийн эрсдлийн данс байж хөстэй гэж байгаа. За нэг нь болохоор цэвэр яг гэрийн хэрэглээ. Тэр нь хүнс тог цахилгааны юу? Сарын урсгал уу? Сарын урсгал. Тэгээд ийм гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бараг 5 болчихж байна. Нэг нь болохоор боломж байвал үнэхээр яг хугацаатай урт хугацааны хадгаламж. Гэт эндээс ч дээшээ бас нэмэгдэнэ. Йоо. Нааш тэгтээ бүр арай л амар юм байна. Нэг ийм яг нэг арга байдаг. Тийм. Бараг ингэчүүл амар юм шүү. За ингээд сарын урсгал бол угаасаа ерөнхийдөө бол тодорхой байгаа шүү дээ. Ингээ айл бол ам бүлээсээ хамаарат ямар мэдэж уудгасаа хамаарат нэг хүнсний хэрэглээ нэг жоохон тогтмол үн байгаа шүү. Тэгээд тэгэнгүүтээ тэр нь нөгөө
тэнд одоо яг сар болгон гардаг одоо яа хүүхдийн цэцэрлэгийн сургалтын төлбөр ч юм уу тий. Тогтмол ингээд гарах нь тодорхой юмнууд. Тэгэнгүүтээ за бусад 4 байг их ядаж зүгээр нэг экстра нэг юм уу 2 тийм данстай. Тэгэл нэг нь emergency, нэг нь long, нэг нь урт хугацааны хадгаламж ч гэдэг юм уу тий. Тэгэл урт хугацааны хадгаламжаас аялна уу эсвэл үнэтэй юм аавна уу тэрийг шийдчихдэг. Тэгтээ одоо юу гэдгийг нөгөө данс нь бол огт гар хүрэхгүй яг хүүхдийн ирээдүйн сургалтын төлбөр ч гэдэг юм I don't know. Тэ нэг тиймэрхүү байдлаар мэдээж айл болгоны онцлог байгаа шүү дээ. Чи одоо хитэн данс нааш цаашаа яаж вэ? Зөндөө. Хотлоо. Гэтэ нөгөө юу одоо нөгөө байгууллага энтрийн юм холилдоо бас одоо дөнгөж учраа болохгүй л явж. Яг хөө байгууллагын юу чинь тусдаа шүү дээ. Тэнгүүд чиний яг одоо гэтэ манай манай татварын албаныхан үзэж хөдөж гэсэн. Манай байгууллагын санхүү заримдаа хувийн хэмтэй болчихдог байна. Сайн байцгаад байна. Яна манай нэгтлэн одоо үзээд яагаад чи олон нийтэд тэрийгэ зарлж байгаа ингээ аннар намайг зэгнэх хөтөж гэсэн. Надад яг нэг мэдгүй хит байгаамаа тэгээ манай нөхөр хөтөө хоёроос одоо яг бас ийм классик модель бас олохгүй л үзчихлээ. Одоо ингээ дөнгөж ингээ үерхэд явж ахт ч учиргүй дансаа нийлүүлээ гэдэг аахгүй шүү дээ. Чи хэд бас чамд хэд байгаа. Тэгэнгүүт яг одоо яг нэг сүүлийн хэдэн жил бит хоёрын яг нөгөө орлого тэгэл одоо нэг бизнес хамт эрхэлдэг болцсон учраас бит хоёрын тэр орлогын их үүсвэр зарлагын юм уу чи ингээд бас нэг өөр систем рүү орох гээд байгаа байхгүй. Тэгээ бит хоёр одоо ингээл нэг юм энийг saving шүү, энийг ингээд сарын урсгалынх шүү энтер гэл дөнгөжл учраа болохгүй л явчихна. Би яг энэ дээр тэр 5-ыг чи нээж үзсэн. Баг чамаагүй тий. Би бол нээж үзсэн. Тэгээд би тэрээ чинь яг ингээд нэг банкн дээр төвлөрүүлвэл бас дэмий юм байна гингүүтлээ. Бас хуваагаад өөр банкнууд дээр ингэсэн. Тэгээ би тэрний хоёрыг нь бол бүр яг данс хаах гэдэг юм яг дарж би бүр хаасан заяа. Сүүл рүүгээ тэрэндээ ингээд амар стрессцсэн. Тэгээ одоо бол надаа яг хөө миний ойрын хамгийн том зорилго орин ч бахаа ер нь урт хугацааны хамгийн том зорилго байр байгаа болохоор тэгээд би ийм нэг юм өөрийгөө залдсан арга юу. Би төгрөгийн хадгаламжтай байх ёсгүй хүн юм байна лээ. Тэрийг чинь буцаад зээлж болдог заяа. Төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гэж юм байна. Хадгаламжны хугацааг цуцлах гээд утасны юун дээр байдаг мобайл банкны аппликейшн дээр. Тэгээ тэр нь зүгээр нэг юм үйлчлүүлээрээ л болоо тий. Үйлдэл нь маш амархан утсан 4 ордог код ер нь тэгэл болоо. Тэгээд тэр хадгалсан мөнгө чинь нээлттэй. Үүдээс чинь хардаг байхгүй юу? Тэнгүүд би энийг бараг 2 жилийн өмнөөс яасан бэ гэхээр 2 жил гарангийн ч өмнөөс юм байна. Долларын хадгаламж. Долларыг болохоор тэгж барьцаалж. Долларын хадгаламжнаас барьцаалсан зээл гардаггүй. За юу. Утаснаас долларын хадгаламжны хугацааг цуцалж болдоггүй. Заавал тэр ямар нэгэн би долларын хадгаламжнаасаа $50 авмарсан гэх юм бол би заавал банкн дээр очино. Тэгэж ингэж өөрийнхөө үйлдэлүүдийг олон юм холдоход арга бас олохгүй л тий. Ингэж мингэхгүй бол заавхан штэ. Гэхдээ тэгээд одоо яг хүний яг энэ ухамсарыг ашиглаад тэр нэг гар утасны баахан нөгөө зээл авдаг апууд биш штэ. Тэр чин ингээд зүгээр нэг товчлуурын зайтай л байгаа штэ. Тэгэл зээл амар авагдд юм шүү тий. Тэгээд би тэрийгэ мэддэг болохоор би ямар ч тийм ап хэрэгэлдэг. Би амьдралдаа нэг удаа Zscart-тай байж үзсэн байхгүй. 500 сая төгрөгийн Zscart заяа. Кредит карт юм. Кредит карт 500 сая төгрөгийнх. Эхний нэг 2 сар болгоё. Эхний нэг 2-3 сар. Кредит карт гэж нэг амар юм байна. Тэгээд тэр ингээд тэр чинь би нэхэн олон жилийн өмнө болохоор одоо нэг юм яаралтай 50 сая төгрөг хүнээс зээлэх үү кредит картнаас авчих уу гэвэл кредит карт нь одоо хүнээс мөнгө асууж зээлэх чинь хэцүү штэ тий. Тэр бүх үйлдэлийг хөнгөвчлцдэг болохоор яг ингээд айгүй юм өөртөө юм хяналттайгаар санхүүгийн сахилга баттайгаар 50-ыг одоо авсан бол цалингаасаа шууд 50-га тийшээ хийдэг гэдэр байлаа. Тэгээд нэг мэдсэн чинь би 500 сая төгрөг өөртөө болсон. Тэг яг тэрийг юунд зарцуулсан гэхээр тодорхойгүй шүү дээ. Тэгэл нэг хоолунд мундунд орой морой гарч марсан юм уу эний тэрэ бла бла бла. Болоо тэгээд тэр 500 сая төгрөг чинь бас кредит карт чинь айгүй хэцүү. Би одоо чамаас 500 сая төгрөг байвал авч өрөө дарангуутлаа
тэр дорн буцаагаад явангуудлаа чамд өгчөж болдог. Баггүй. Гэхдээ энэ кредит карт тэр амар сайн сахилга баттай маш мундаг хүний л юу ах. Одоо тэр зээлийн апууд кредит карт энэ төр бол ингээд. Гэхдээ одоо Америкт чинь кредит карт хүмүүс чинь зүгээр дебит карт хэрэглэхгүй дан кредит карт хэрэглэдэг шүү дээ. Мөнгө байгаа ч гэсэн одоо дебитэнд нь мөнгө байгаа ч гэсэн яг бүр системийн тийм болгоо хайцсан. Тэгээ кредит карт аль болох их хэрэгжилж тэрийгэ хугацаанд төлж байгаагаа батлах тусна нөгөө хистори чинь бичигдээд. Тэгээд одоо дараад зээл гарах ч юм уу энэ хүн үнэхээр баталгаатай. Зээлийн түүх үсгээд байгаа юм шүү дээ. Одоо тэгэнгүүт кредитийнхаа оноогоор одоо нийгэмд үнэлэгдэж шít хүмүүс. Одоо яг нөгөө нэг Black Mirror гэдэг нөгөө шоу байдаг шүү дээ. Ирээдүг зөгөнцөн. Тэн дээр чи ингээл хүмүүс гудамжинд явж байхаар дээр нэг юм оноо гараал идэв шүү дээ. Одоо ер нь бол одоо хятад метад ч гэсэн тийм болсон юм шүү. Хятад тийм болсон. Хүн болгон кредит оноотой. Тэгээ тэр хисториг угаасаа яаж үсгэж ийн гэхээр кредит картаар үсгэж байгаа байхгүй. Америкийн хоо хятадтай бол нөгөө нэг юм нийгэмд бие авч явж байгаа байдал. Тийм. Ямар амир бэ. Тэгэнгүүт одоо ингээл зээл харин ч баг кредит карттай байхгүй бол зээл гарахгүй. Юу дутагдaltaй болчихдог байхгүй. Ямар амар юм бэ. Тийм. Би бол тэр банкны одоо бас яг тийм адилхан бас Америк санхүүгийн сахалга батгүй хүмүүсэнд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд бид нар чинь бүр хэдэн мянган долларын өрөнд ороод тэгэл явж идэг бүр юм мэдгүй. Би бол тэгнэ гэдгээ бол мэддэг. Тийм болохоор надаа ямар ч тийм юуны хувааж төлье ч юм уу би тэрийг үүсгэж байгаа юм биш шүү. Зүгээр би чадахгүй гэдгийг мэддэг. Би чадахгүй болохоор маш хүнтэй зүйлийг хуваад төлөөд яах боломжтой юм шиг. Одоо миний юунаас картнаас гарах мөнгө нь жоох юм болонгууд би яг тэр баг дүнгээр сэрийг авч байгаа юм шиг юм би бодно. Тэгээд би ардах 3 удаагийн төлөлтөд бодохгүй байхгүй юу. Тэгээд би тэр сарын сүүлд дараа сарын ихэнх сүүлд өөртөө хүсээгүй санхүүгийн дарамтыг авна. Тэгээд бас ингээд утаснаасаа би шууд зээл гарах боломжтой те танд тэдэн юуны ирэх байна гэдэг юм бол би үнэхээр юу ч бодохгүй авна. Би тэрийг өөрөө мэддэг. Тэгээ би өөртөө болно. Бас би тэрийг зээлэхгүй одоо байгаа мөнгөөрөө яаж иж яагаад хүргэж чадна гэдгийг бас мэддэг. Болохоор би зүгээр үнэхээр тэр зээлийн апыг татаж авдаггүй. Би ингээ бүртгүүлж надад хэдийн ирэх үүсэх вэ гэдгээ ч би мэдэхгүй. Надад хэдийн ирэх үүсхийг би мэдчихэл юм бол би хэзээ нэг өдөр тэрийг авна. Тэрийг мэддэг. Тэгэнгүүт одоо нөгөө нэг юу энэ нэг сүултийг мэдээ үзчихсэн чинь нэг тийм гараадсан байхгүй. Одоо ингээд айгүй хин юг зээл аваад тэгээд энэ төр авсан зээлээрээ айгүй их нөгөө амар хэлбэр аргаар бас мөнгө олох гэж хүмүүс тэрэнд айгүй зарцуулдаг гинөө. Гинөө ч гэж. Тэгэл одоо яадын энэ тэнд эсвэл нөгөө нэг зээлээс зээл дарах байдлаар ч юм уу тэр апуудыг амар ашигладаг юм шүү те. Тийм энэ амар аргаар мөнгө олно гэдэг чинь л одоо угаасаа л амар л асар том сэдв. Хоёлаа энэ амар аргаар мөнгө олох сэтгэхүйн тухай баг тустай эпизод хийхээр тэгж гэж. Одоо энд чинь юунууд байна? Өөрийнхөө мөнгөтэй харьцах сэтгэл зүйг доктортой байлгаж чадахгүй байгаа штэ ер нь дийлэн хүн тийм байжээч одоо энэ янз бүрийн форексийн арилжаанд ордог. Одоо тэр чинь бас амар аргаар ахгүй яг хөө ингээд тооцоолж гин магдалж гин бодож гин яаж гин ийж гин гэж байгаа хэрнээ яг тэр тооцоолсон тэр хүлээлтэндээ хүрэх төсвөр төвчээр гаргадаггүй болохоор тэр одоо форексийн одоо тэр маркетинг хүмүүс мөнгө алдаад байгаа. Түүх амир их байна тий. За тэгээд энэ онлайн битүүд байна. Боцоод тоглоомнууд. За тэрнээс гадна бүр юм онлайн групп одоо юм казино онлайн казинодууд байдаг гэсэн. Одоо нэг хэдэн хүмүүсийг ингээд нэг юм групп болгоол тэгэл тэр нь бүр юм казино тоглодог. Гэхдээ тоглогчт нь онлайнаар яг юм ширээ хүзэр тарааж байгаа хүн нь нэг камер дээр ингээд байж гин. Тэгээд тэрэн дээр видео колоор орж ирт юм уу? Одоо эсвэл өөр бас нэг юм платформ ашигладаг баг. Одоо нөгөө янз бүрийн юм одоо архив интернетийн орчинд архив үүсгэх хэрэггүй юу хийж байгаа юм яхааргүй одоо янз бүрийн платформуд байна шүү дээ. Telegram ч юм уу тэ арай нэг юм өөр төрлийн юмнууд хийж болдог. Тэгээд тэр мөрөн дээр ингээд байршдаг юм шиг байна. Тэгээд тийм онлайн казино тийм юмнууд бас амар их. Тэгээд бас одоо энэ нөгөө нэг Facebook дээр амар их байдаг. Зүгээр л нэг хүний
пост одоо хинээ чамаагүй рандом тэрний доор ингээд танд хэрэгтэй бол тэдээс тэдэн сая төгрөгийн тийм. Тэр нэг амар гадаадаас тэгж орж ирээд идэх тий. Тий. Гадаад нэг Google Translate ашиглангуудаа. Тий. Юу тэгэл угаасаа хүн болгон л мөнгө хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэнгүүт маш бага хүүтэй зээлмэл гэснээ ингээд нэг амар гадаад хүний зураг мөрхтэй. Тэгэнгүүт тэгээ тэрэнд нь итгэчих юм аа манайх. Тийм тэгээ чат матаар орж ирээд бас сүултэг тийм түүх бас байна. Би ингээд Солонгост ингээд амьдардаг. Тэгээд ингээд бас миний данс ингээд эндээс би мөнгө авч болохгүй ингээд төгжигдсэн. Гээд ингээд дансныхаа ингээд тийм аккаунт одоо тэр юугаа ингээд харуулахад нэрнээс амар их мөнгө. Тэгээ энийг би ингээд гаргаад авахд чи надад туслаач ээ. Тэгээ би чамд тэдэн хувийн өгье гингөө тэр хүний мөнгийг одоо ингээд яачихлаар өөрт нь ингээд сул мөнгө орж ирэх гэдэг шүү дээ. Тэгээд ягаад ихний манаа нэг таньдаг хүн ихний мөнгөний татаад ингээд багаар татах хэвээр болчиход байгаа хгүй тэр мөнгийг одоо гаргах хэвээр. Тэгээд тэгсэн чи үнэхээр ингээд мөнгө нь ингээд ягаад тэгэл тэр чи яг л нэг юм шууд талах шидэж байгаа багаар хүний зүгээр сэтгэл зүгээр тоглож байгаа байхгүй тий. Тэнгүүтлээ нэг хэдэн долларч гэлээ тий ягаад гэсэн чи өө баярлаа гэд хэдэн долларч хэлээд өгсөн гэж байгаа. Тэгээд шууд болчихгүй гэсэн. Тий болохгүй шүү дээ. Харин тиймтэй хүн за болох юм байна гэсэн ийм ойлголт аваад тэгээ одоо энийг ингээд гэдгсэн чинь тэр нь ядчихтал олон улсын ямар яасан одоо юунд санхүүгийн юм хуйланд юм байхгүй үйлдэл болчиход байгаа хгүй тэр чинь баг офшор холбоотой холбоотой хамгийн амар энэ цахим халдлага энэ цахим залилангийн юмнууд чинь яг гол нь л тэр байгаа байхгүй. Тэгээд байхгүй. Ингээд мөнгө маань ингээд түүчигдчихлээ. Чи боломжтой бол тэдэг ингээд байршуулаад гаач. Тэгэх юм бол эний түүчээ гарах гэдэг эний тэрийгээд тэгээд баг 1700 доллар 2 удаа таслаад явуулсан байгаа. Би тэр гэхдээ яг ийм кейс бүр зөндөө байд юм билээ шүү дээ. За тэгээд энэний дараах одоо нөгөө сүлжээ. Йоо. Сүлжээ гэж бүр аим шиг. Одоо юу яагаад байгаа аахгүй юу? Энэ сонин энэ амар хэлбэр аргаар мөнгө олно гэдэг нэг юм яг юм саяны бит хоёрыг яг ярьсан дурдсан баах юмнууд байгаа шүү дээ. Нөгөө forex bet юу ч гэдэг тий. Тэгээд энэ цахим заллин малин ч гэдэг юм уу. Эднэр яг ингээ хүний нэг тийм сонин юм өдөөгддөг нэг тийм сэтгэл зүйн онцлогийг ашиглаад тэрнээр дөрөөлөөл тэгэл тэрэнд нь айгуу тийм өртөмтгийн хүмүүсийг шууд тарагдлал тэр хүмүүсийг ингээл онилоод байгаа байхгүй тий. Нэг юм нэгт ингээ хүний амир итгэмтгий занг тий одоо тэр сүлжээ энэ төр бол хоёрт ингээд ингэчих юм бол ийм гэд яаж байгаа нэг юм хүний дутуугийн мэдрэмж. Тийм тэгэнгүүт ийм байгаад байгаа байхгүй бас одоо яг юм эхний ээлжинд ингээд нэг юм жоохон итгэл өгöd байгаа байхгүй. Тий нэг жоохон мөнгө хаяад тэгэнгүүт вау болох юм байна. Ийм амархан одоо энийг би сая тэдэн мянгаыг олчлоо штэ. Одоо би ингэчих юм бол тэгээд үржигдчих юм байна гэд ингээд ерөөсөө логик нь шал ийм эрүүл ухаанаар биш нэг ийм арай өөр талаараа ажиллаад байдаг. Угаасаа хүн болгонд л тийм сэтгэхүй байгаа штэ тий. Нэг амар манифтэн тийм биш гэсэндээ биш. Тэгээ би бас нэг тиймэрхүү юмд орвол яг донтхоо мэдээ. Тэгээ ерөөс тиймнаас амар хол байдаг штэ. Тэгэл яг хүний эдэр сэтгэхүйгийн эмзэг талыг ашиглаад асар их юм муу мухай юмнууд гарч ирж байгаа байхгүй тий. Айгуу амар. Одоо яаж энийг ингээд иргэн тойрносоо одоо тэгтээ ингээд одоо ийм шүү. Би бас ингэж нэг ажиглаад байгаа шүү. За forex bet ч гэдэг юм жоохон тийм бооцооны төрлийн юмнуудад арай залуучууд илүү. Яг ийм addicted болчихж байгаа. Тий. Залуучууд арай тэдний ийм гол таргатна. Тэгэнгүүт одоо яг нөгөө нэг гадаадаас заллин малин хийдэг тэр хүмүүс болон сүлжээний хохирогчт нь яг нэг бидний ээж аав юм хүмүүс. Дэшээ юм насны юм өөр. Яг нэг тэгэл яг нэг юм насны юуны нэг юм хүний юм одоо дутуугийн мэдрэмж байна те юу байна юм байна донтолт байна ясын юм байна гэдэг юм яг харилцааны онцлогоос хамаарад одоо яг сэтгэл зүйн хувьд арай нэг юм жоохон weak байгаа. Арай нэг юм тим юмд амархан өртөчмөр байгаа. Мэдээж бүх 100 хүн лөө оролдож үзэж байгаа тэд нэр те. Тэгэл яг нөгөө нэг эмзгүүд нь шүүрч авч байгаа байхгүй. Нөгөө яг юу гэвэл загас барьдаг яг нөгөө нэг өгөөшөнд нь шууд өртчөөд байгаа хүмүүсийн цаад сэтгэл зүйн асуудал ямар байгаатай л амар холбоотой. Тэгэнгүүт ингээл энэ мөнгөний асуудал өөрөө бүр яг амар дип сэтгэл зүйн бас асуудал байгаа байхгүй. Энэ гэхдээ амар том сэдв амар хүн энэ бол аюу хэцүү сэдв. Яа тэр сүлжээ бол бас л амар. Тэгэл тэгэл сүлжээ бол бас ингээл Монголын
маш олон айлуудын санхүүгийн асуудлыг дигмэнд дэвсдүүлж байгаа байхгүй. Одоо энэ сүүлийн үед энэ бит байна те. Бүр ингээд амар том хэцүү. За хоёлаа ингэсэн явж байна. Хоёлаа химнэлт ярих гэсэн чинь нэг сайн химнэггүй те гэж наасаа зарцуулалт. Ер нь баг хүрэн ярьж тий. Тэгээд энийг сүулт нь л ярих юм байна л да. Энийг ярьцээ, энийг ярьцээ. Тийм зарцуулалт. Энэ дээр би яг нэг юм яриа гэж бодсон юм. Одоо би түрүү нэг үргэхтэй тэгэж боддог гэсэн шүү дээ. Энэ мөнгийг олоход миний ажиллах хэдэн цаг үлээ гэж боддог гэдэг чинь яг юм жижиг сажиг юм дээр тэгдэг. Одоо энэ дээр би сүулт жижиг агаатай амар санал нэгдээд тэгээд ах болохлээр зүгээр л энэ нэг манай идэж ирсэн тэгээд ясаа хөрөөдөх тухай яриа болсон байхгүй. Тэгээд ясан ч агаа амар орой хоёр ах ингээл ойр дугаас амар оройтож ажиллаж байгаа. Тэгэл хараал ингээл унтах ёстой. Унтснараа амарснараа маргаашийнхаа ажлыг дахиад маш сайн чанартай аюул бүтээлтэйгээр хийжээж одоо тэр цаад орлого гэдэг юм чи орж ирэх гээд байгаа штэ. Тэгсэн чи агаа хараад ясаа хөрөөднө гэсэн аахгүй. Тэгэхээр агаа та амар ядарч ингэж байгаа юм чинь ясаа бүгдийг ингээд хөрөөдөх одоо юм махны юм захууд дээр очиод мөнгөний төлөөд хөрөөдүүлчихвэл яасан бэ гэтгсэн чи агаа бол тэрийг яг хуу дэмжсэн. Гэхдээ заах уу би өөрөө хөрөөдчихнө гэтгсэн. Тэгээ үргэлжлүүлээд бид хоёр ийм яриа ярьсан байхгүй. Одоо жишээ нь ингээд нэг юм цахилгааны асуудал гарлаа гэхэд те тэрийг цахилгаанчны дуудаад засуулах нь зөв өө. Нэгт тэр цахилгаанчин ажилтай, орлоготой тэрний цаана байгаа одоо ийм эн чинь ингээд улс их орны хөгжлийн асуудал штэ гэж жижиг хэлсэн байхгүй. Тэнгүүд нэрнгээсэл хүн болгон ажилтай байх нь орлоготой байх нь эдийн засгийн эргэлтэнд орж байгаа штэ. Гэхдээ мэдээж одоо өөрөө хийхэд хямд хүнээр хийлгэхэд бүр амар үнэтэй. Өөрөө хийх нь ингээд хүнээр хийлгэх хоёрын зөрөө ингээд амар байх юм бол өөрөө л хийсэн дээр л дээ. Гэхдээ агаад гисэн байхгүй. Хүн болгон өөртөө цахилгаанчин болоод цахилгааныхаа асуудлыг шийдэх гээл тэрийг буруу холбдог, яадаг, гийдэг, цахилгаандаа цохиулдаг, эсвэл ингээд тэр хорооллынхоо, тэр одоо байрныхаа шитийг унгаадаг тийм юм гардаг. Тэгэхгүй яг тэр цахилгаанчны 15,000, 20,000 төгрөгнийх нь салингийн өгөөд тэр хүнд ч ажил олгоод тэр хүн ч гэсэн өөрийнхөө ажлыг хийгэлтэй. Уг нь бол ингэж явах юм бол улс их орон хүн болгон ажилтай байна да гэж ярьсан байхгүй. Тэгээд ингээд цаашаа бодонгууд нэрэл тийм. Тэрнээс гадна бас яг нэг юм химнэх ёстой гэдэг юм. Бүх юмыг өөрөө хийх ёстой. Бүх юмыг одоо ингээд өөрөө л хийж ижил мундаг байх гад харагдах гадаг штэ. Хүнээр ингээд одоо тохирох хөлсийн өөрөөсөө гэхдээ гарч байгаа боломжит тэр тохирох хөлсийн хийгээд хийлгэж явал юм баярхсан одоо залхуурсан яасан ийсэн болох гээд штэ. Тэгэхээр би бас энийг амар ингэж одоо би 3 цаг ажиллаад олох мөнгө маань эдий чинээ. Би энэ одоо өөрийнхөө бас яг хийхэд айгүй хэцүү хэрнээ оролдоод байвал болчих юмэг би 3 цаг хийж бүтээх одоо тэр юуны хоёроо ингээд дэнслэх ёстой юм шиг санагддаг байхгүй. Би эндээс гайгуухан шиг одоо чинь 10 одоо ийм 3 цагийн хугацаанд 10 ийм мөнгө оллоо гэж бодоход би нэгээр нь тэр юмаа хийлгчихвэл окей би 9-ыг оллоо гэж бодоод нэгийг хүнд өгөөл тэр юмаа хийлгэсэн нь би бол зөв гэж боддог. Тэгэж би одоо тэр юмыг 3 цаг өөрөө махарч одоо тэр юуг байна уу хийгээд өөрийнхөө 10 тэр одоо 10-тай тэнцэх хэмжээний мөнгийг алдчихснаас 9-ыг олоод нэгийг хүнд өгөөд юмаа хийчин, ажиллаа хийчин тодорхой хэмжээний хийж чаддаг хүн хэрэн ч юмаа хийлгэж өөрөө ч үлдсэн 9-ийнхаа мөнгөтэй үлдэх юм шиг надад санагддаг байхгүй. Тэгэхээр одоо бидний одоо үед ингээд нэг цаг гэдэг юм чи ингээд амар үнэтэй болчиход байна шүү дээ. Тэрнээс гадна одоо төвчрлээс болоод тий. Ээжт хоёр амар тэгдэг байхгүй. За махны зах ороод гэхлээр ээж тэгдэг байхгүй. За махны зах руу эндээс төвчрээд яваад очоод аваад махаад аахгүй такси даад гэртээ ирээд авсан маха харсан чинь гэрээ хажуудалд арай жоохон үнэтэй байгаатай яг адилхан байх юм болно.
Бараг илүү үнэтэй тусчих мэднэ. Тийм болохоор гэрээ хажуунаас авъя гэдэг ч юм уу. Яг хөө ингээ бүр идэж мэдэж их хэмжээнийх дээр бол тэгэж одоо хөдөөнөөс захаад ингээд ажил болоод авсан нь хямд тусдаг л да. Иймэрхүү байдлаар бас яг ийм цаг, мөнгө ард нь ийм гарч байгаа өөрийнхөө ядралыг хүртэл үнэлэх хэрэгтэй тий. Төвчрэлт явах, ядрах, даарах, хөрөх инээ тэрэг гисэн. За тэгээд өдөржингөө захаар яваад ингэх юм бол өлсөөд бас хоол идэхэ хүртэл тооцоолох хэрэгтэй юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээ иймэрхүү юмыг арай ийм амраар шийдээд гэхдээ харагдаж байгаа нь бол ингээд өөрөө хийхгүй хүнээр хийлгээд цалинжуулаад мөнгөний өгөөд байгаа харагдаж байгаагийн чинь цаана бас ингээд өөрийнхөө цагийг өөр юмд зарцуулах нь арай илүү үнцэн, арай илүү мөнгө олох боломжтой байх тохиолдол маш их байдаг болохоор битээ нэгээ шүүмжлээч гэжнээс. Гол дүгнэлтэн гэж. Одоо жишээ нь одоо юу вэ штэ? Найны. Хүмүүс чинь найныг ингээд одоо яг уламжлал сэтгэлгээгээр болно тий. Эхнэр нь ингээл хүүхдэд хараал байж ах хэвээр. Тэгэд эхнэр нь тэгт ямар ч цалин авахгүй байгаа штэ. Асар их ажил гэртээ хийж байгаа хэрнээ. Тэгэнгүүт яг тэр ажлыг мөнгөөр үнэлээд ингээд найны цалин өгөхөрт чи амар үнэтэй ажил байгаа байхгүй тий. Тэгэнгүүт ингээд нэг тийм ойлголт. Энэ гэхдээ яг нэг манай улсын яг нэг бас улсаараа нөгөө мөнгөтэй харилцааны нэг юу л баг. Тэнгүүд одоо ч бас хөөрхөн тэгж хүний хөдөлмөрийг тэгж хөнгөвчлөдөг сервисүүд мангарах гарч ирж байна шүү дээ. Үйлдвэрлэлтийн үйлчлэл. Тэгээд үн мөнч гайгүй тэнгүүд хүмүүс одооноос ингээд нэр гээл хамаг цаг хугацаа нэр мөнгөө яаж ахаар ингээд зарж ахаар энэ тодорхой хэмжээний хөлсийг нөгөөд яшиг сэтгэл амар хийлгчээ. Гэдгийг одоо юу н арай гайгүй болоод тах шиг. Тэгтээ манай ээж аваагийн болох. Харин хэцүү. Одоо жишээ нь нүүлгэлт төр ч юм уу гэрээ нүүлгэнгүүт чинь л боо юм болно шүү дээ. Тэр чинь одоо нэг гэр нүүлгэхэд чинь 1-2 юу ажлын хүнд мөнгө өгөөд 1-2 ажил би 1-2 өдөрт би ажиллаа хийгээд одоо тэр шкафыг те айгуу сайхан ингээд байх байранд навьчаа тавьчих юм бол би ажиллаа хийж явах надад тэр байхгүй юу. Тэ. За тэрнээс гадна бас энэ гэхдээ насны онцлогоос шүү. Аялал. За яг ийм нэг гэр бүлийн том үүрэг хариуцлага одоо санхүү инээ тэрэ юмн дээр ийм орооцолтойгоо байгаа дээрээ сайхан газраар олон хоног урт илүү нөгөө хямд зардлаар аялчих нь дээр. Одоо тэгчиж олон жил явсан. Тэнгүүд одоо ч нь болохоор яг ингээ бодоод үзэхээр газраар ингээд яваад ингээхийн тулд одоо би хэрвээ ганцаараа аялаа гэх юм бол арталд миний хүүхэд олон хоног надгүй байна. Тэрнээс гадна миний ажиллах цаг би ажил хийхгүй байна. Биш өөр зардлууд нэмэгдэн. За тэнгуут ингээд зарим юм одоо жишээ нь урагшаа хятад руу явлаа л гэх юм бол одоо жишээ нь Бээжинд өглөө биш шүн буулаа гэх юм бол маргааш өдөр нь яах гэж ямар нэгэн газар мөнгө төлж дахиж ингэж хоноглох болно. Тэрний зардал. Тэгээд хоол идэн. Тэр чинь ингээд хоног явах тусам идэх хоолны мөнгө. За тэгээд эсвэл ингээд хямдыг бодоод би тэгтээ нэг удаа надад тэгээд тохиолдчихсан байхгүй. Хямдыг бодоод голдоо амар урт хүлээлгийн хугацаатай онгоцны тик тавцсан байхгүй юу. Тэгээд би тэр хэмнсэн мөнгөөрөө онгоцны буудлын дээр хоол идээл тэгээд хугацаагаа алдаал таарсан гэдэг ч юм уу. Тийм нөгөө нэг мөнгө гэдгийн арталт бас юм мөнгөөр юм одоо яахгүй тэнцэлж болохгүй юмнууд ингээд амар их байдаг те. Хараадах энийг. Яг зардал гэдэг нь юу вэ? Тийм, зардал гэдэг нь яг цаасан мөнгөөр биш арай өөр зардлууд бас явагдаад байгаа байхгүй тий. Тэрийг л бас гэсэн бодгол хэвээр юм шиг. Цаг хугацаа байна. Одоо бол надаа миний цаг хугацаа амар чухал үе дээрээ л байна. Тийм шүү дээ. Бүр ингээд амралтынхаа өдөр амарж байгаа юугаа хинт зарцуулах вэ гэдэг чинь хүртэл ингээд амар. Тийм шүү дээ. Тийм. Одоо надаа ингээд нэг юм байгаа сул 2 цагаа би юунд зарцуулах вэ гэдэг чинь хүртэл ингээд амар. Подкастаа нэг бичиж. Тийм, подкастаа бичиж болж чинь, ингэчиж болж чинь, тэгчиж болж чинь гэл. Эсвэл би сайхан 2 цаг нам маска зугаад унтчих болж чинь гэсэн ингээд юмнууд чинь яг л нөгөө чухлын ирэмб. Чухлын ирэмб ингээ мөнгөө зарцуулах дээр ч амар байна. Цагаа зарцуулах дээр ч амар л болцсон. Гэхдээ энэ ингээд нас нь л мэдээж өөр байгаа шүү. Заавал ингээд энийг магадгүй ингээд 20 хэдтэй дөнгөж 20 морьтой хүмүүс сонсох юм бол яаж зарим нь ямар сүртэй инч гэмээр хүмүүс сонсогдож бас магадгүй те. Наснаас амар чухал. Тэгээд нас
орлого зарлагын харьцаа антер амар нөлөөлж байгаа байхгүй. Зарлага гэснээс нэрээ чи зардлаа трак хийж одоо ингээд хардаг уу, одоо тухайн сарын зардал тэдийг тийм юмд үрчлээч гэдэг юм уу? Тэрэн дээр юу гэж боддог? Нарийн тэгэж чаддгүй юм. Тэгэхээр стресстэй дээ. Харин тийм лээ. Тэгээд бис нэг хальт трак хийх гэжсэн нэ бүрстэй. Тэрийгэ бодоод бүр баг боож өгөх гэдэг болиг болцсон шүү дээ. Тэгээд мэдээж одоо ингээд нэг юм тодорхой байгаа штэ. Ерөнхий байгаа штэ. Одоо миний одоо энэ бол сургалтын төлбөр, энэ бол түрээс. За энэ сарын орлого ийм байна. Тэгэхээр би ойролцоогоор энийг одоо ер нь бол сар болгоны нэг дундаж ойролцоо дүн байгаа штэ. Энийг ингээд хэрэглээнд үлдээгээд үлдсэнийг нөгөө нэг өөрийгөө аюулгүй байдалд оруулсан доллар хадгаламжтай хийчин. Тэгээд энэндээ л багтаах хэрэгтэй гэд бодцдог. Тэгээд тэр нь бол тухайн сарда зарах зарлагын одоо дээд хязгаарыг тогтоох гэсэн үг. Тий, дундаж хязгаар. Зарим сар мэдээж миний орлого бага байгаа. Тэнгүүт би заавал би сар тэтийг л хүрнэ гэд ингээд ээж бас болохгүй штэ. Тэнгүүт за юутсан хадгаламж руугаа ингэчээ. За энэ сар энэнд л хүрэх гээд үзье да. Гэдэг ч юм уу. Тэгсэн саруудаа бол аль болох гадуур хоол идэхгүй, аль болох гэрээсээ ажил дээрээ идэх хоолоо яадаг ч юм уу, аль болох гадуур ингэж шүү яахгүй, мөнгө өрөхгүй хүн шиг тэр жоохон юм хяналттай өөртөө хяналт тавьж ингэж байна. Энгийн саруудад бол за нэг өнөөдөр юм мэдчихдэг ч юм бэлүү. Өнөөдөр нэг юм хоолны дараа кейк идчихдэг ч юм бэлүү. Эсвэл за нэг найзуудтайгаа нэг гоё стейк идчихдэг ч юм бэлүү. Энтэр гэсэн юм юмнуудаа л гаргана гэсэн. Түүнээс үүш яг энэ сар инглээ тэглээ гэсэн юм бол бич тэмдэглэдэггүй. Тэгээ манайх ер нь бол маха ихээр нь авчдаг. Тэгээ гурил будаага бас яг юу авчдаг. Тэгээд би бол юу яаж боддог? Сарынхаа юунуудыг нэг сарда би хүнсээ арай бага авах юм бол ахын хэрэглээг арай их авдаг. Тэнгүүд ахын хэрэглээ ч угаасаа нэг 3 сар тутам нэг хайрцаг юм дуусна да. Тэнгүүтлээ тэрийгэ дотроо бодсон байгаа шүү дээ. За энэ ингээд дуусч байгаа болохоор нэг дор авцсан болохоор бүгдээрээ ерөнхийдөө ойролцоод нэг сар дотроо багт дуусдаг. Тийм болохоор энэ сар би юуны ахын хэрэглээ одоо цэвэрлэгээний бодис эний тэр юмнуудаа авах сар болохоор хүнснийхээ амь дээр жоохон бодолтой байна да гэдэг чинь жоохон хэмнэлттэй. Одоо янз бүрийн шинэ хоол туршиж үзэхгүй энэ төр байхыг боддог. Тэгэж л дотроо л ингэж одоо зохицуулж ингэж бас миний нэг амар юм чинь нэг мөнгө олж байгаа нь би зарцуулж байгаа нь ганцхан би болохлээр бүхэн чиний контрол. Миний контроллоор болохлээр би тэрийг бол гिचдэг. Харин тэгэхээр нэг бодлын амар юм тий. Тэгээ одоо нөгөө хоёр хүн хоорондоо яаж байгаа тохиол бас хэцүү шүү дээ. Тэгээд нөгөө би энд хэмнээд хахад тэр тэргээр ингээд байвал хэцүү л дээ. Тэгэнгүүт бас яг тэр хоёр хүн чинь нөгөө нэг яг юуг нөгөө чухалчлаад байна мэн гэдэг чинь тэгэл нөгөө мөнгөтэй харилцаа мөжил нөгөө бүр гүн тархинд кодлогдсон юм нөлөөлөх гээд шүү дээ. Тэгэхээр гол нь сайн нөгөө яг тийм хоёр хүн яаж байгаа үед хоёр талаас айгуу сайн ярилцгал систем шүү. Тэгэл сүүлд бит хоёр айгуу тийм за тэдээс дээш зардал за чи өөрөө бас хүн чинь бас орлого олж байгаа бас өөрөө дур мэдэж ингэж гоё худалдаа авалт юм биш. Заавал нэг юм ихнэрээс асуу нөхрөөс асуу гэхэд хар хэцүү. Тэр би яг тэгсэн байхгүй нэг тийм юутай. За одоо хоёлаа заяа тэд хүртэл одоо өөрсдийн дураар одоо зарцуулах нэг сард те нэг хүн тэд хүртэл одоо энэ дотор чи юугаа хийн үү чиний тэг хуцаа авч өмснө үү эсвэл одоо мэдэхгүй найзуудтайгаа уулзаж идэж ууж өнгөрүүлнэ одоо чиний дур. Гэхдээ тэрнээс дээш одоо их хэмжээний мөнгө яригадаад эхлэх юм бол хоёлаа заавал ярилцсан. Одоо хоёлаа ингээд тэрийг дэнслэн гэж байгаа байхгүй. Хурлаар орно. Тийм тэгэхээр бас нэг бодлын амар юм бэл бас тодорхой хэмжээний нэг хэрэгчлөөтэй. Тэгтээ бас дураараа тэгэж тэгээ нөгөө хүмүүс маань яачих вүлээ эсвэл би яачих вүлээ гэхгүй. Тэгэнгүүт яг нэг бит хоёрын хувьд нэг тийм модель яхаа ажиллаж болох юм болов уу гэж бодоолно. Тэгээд мэдгүй ч би бас яг тэр зардлыг тэгсэн байхгүй. Одоо ингээл лаг амар бичээл нэг хэсэг чинь бараг л тэгэнгүүт ингээ бас нэг хоёр хүн байгаад байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийд нь би ингээ том манай нөхрийн гаргасан ерөнхийд том зардлуудыг бол би мэдж байгаа учраас ингээл бичээл. Тэгэнгүүт жижиг сажиг нь бол би мэдэхгүй шүү дээ. Гэхдээ бас тэр болгоныг ингээ бичиж тахраа юу сонио. Тэгээд сүүлдээ бүр ингээ тэр бичиж трак хийхдээ түүртээд тэг ингээ тэрийг харахаар ингээ
мөн ингээл урсаал гараад байгаа юм шиг харагдаад тэр нь бүр ингээд улам стресс түлээ. Жижиг сажиг бүх юмад шаак бол би бол стресс. Айгу хэцүү юм лээ. Тэгээ за боли энэ ерөөсөө үйлчлэхгүй юм байна. Гэхдээ яг хоо нэг ап туршиж үзсэн шүү дээ. Би нэр гар утсан дээр. Одоо ингээд за учиргүй нэг юм 50000 төгрөг ч юм уу те бүр тийм жижиг сажиг зардлыг боли заяа. Ядаж нэг юм одоо мэдхгүй 100,000-аас дээш ч юм уу. Тийм том зардлуудыг ингээд тэр ап дээрээ ингээд яг оруулчин заяа. Одоо юу гэдэм байрны төлбөр тэгснэ хүнс гэдэг юм уу. Тэгэл тэрийг ингээд ерөнхийд нь ингээд нэмэл оруулаад байна 7 хоног орчим уу. Том ингээд зардлаар нь. Тэгэнгүүт яг нэршлийн бол яг адилхан өгч нь хүнс ч гэдэг юм уу тийм. Хүнс тэдэн сарын тэдэн гитсэн он сар мар нугасаа бийждэг. Тэгэнгүүт автоматар ингээд тэр нь ингээд нэмэгдээд одоо тооцоолоод ингээд өөрөө гаргаад ирнэ. Тэгэнгүүт ингээд тухайн сард шинэ хувцас аваад тэрэн дээр арай илүү тэдэн 100,000-ыг зарцуулсан юм байна. Эсвэл энэ сард ингэсэн юм байна гэдэг нь. Яг хөө тэр бол дэжгүй санагдсан. Тэгээд бас огт ингээд трак хийхгүй бол бас ингээд амар үрээд байгаа ч юм шиг ингээд санагдаад би бүр яг нэг тэгдэг байхгүй. Энэ бүр яг миний нэг мөнгөний ийм төгшүр. Мөнгөтэй холбоотой anxiety. Тэгэнгүүт тэгэл эн чинь энэ асуудал чинь ингээд бизнес эрхлэхтэй бизнес дээр чинь бизнес болохоос яг л гэр бүлийн санхүүтэй л яг л адилхан юм байгаа даахгүй орлого орж идэг гарч идэг тэрийг яаж зарцуулах вэ нийтрээ гэл. Миний хамгийн шоконд ордог үедээ ботсон чи ерөн жоохон 100 мон дулааны улирал юм байна гэдэг. Юу яана? Тэг бидний шүн урт. Тийм. Зуны шүн урт тэгээд зуны өдөр бүр 5 дахь мэт санагддаг. Тэгээд ингэч марч юм шиг тэгч марч. Тэгмэд одоо бидний хувьд бас нөгөө 12 сар үед аягүй зарлагтай гэдэгтэй нөгөө манай амар олон найзууд 12 сар төрсөн. Тийм, найзуудын төрсөн өдрийн сарууд байна. Тэгээд бас сүүл бас аягүй байна. Сүүл бас аягүй юм илт мэдэгдсэн юу болохоор нөгөө нэг хүү аягүй юм огцон өсөд байгаа. Хувцас сунар дээр тэнгууд одоо жишээ нь би эхний нэг жил болоод жишээ нь одоо хавар авсан пүүзийг хавартаа өмсүүлж ирсэн зундаа сандал мандалаа өмсөж ирсэн намар гэхэд таарад исэн байхгүй юу. Тэгсэн чи одоо нэг арцмаараа нэг л үлрэл өмсдөг болцсон. Тэнгүүд чи нөгөө хавар намар авсан юм хавар таарха болчихж байгаа. Хавар авсан юм намрын таарха. Нэг юм хитэн сарл өмсвөл бодолт. Тэгээ ингээд ингээ гуталны ялангуяа. Тэнгүүд чи одоо ингээд нөгөө нэг гүүж харааж юмны доогуур дээгүүр ингэж яаж шороотойгоо хутгалтчээдэг хүүхэдтэй болохоор чинь тэгээд одоо өмд тэсгэ болсон. Баян өмдний өвдөг цоорхой байдаг болсон. Тэгээд тэр гутал муталны урдлын хоншоор моншоор бол бас үнэхээр штэ. Тэгээд гэхдээ тэр нь ингээд эргээд надад амар гоё юм happy байдаг. Одоо ингээд хүүхэд маань айгүй юм актив өсөж торнож одоо нэг юмыг саахан урч эдэлчин гэж бодглохлоор гоё байдаг. Жохон байхад бол угаасаа хүүхэд чинь ингээд юм нийлэгдэхгүй штэ. Тэгээд бас нөгөө өөрөө хүүсээ ухамсарлаагүй байгаа үед эрэгтэй хүүхдэд ягаан хуц ах хич нарынхны юмнуудыг яхад өөрөө нэг гайхгүй өмсчдөг. Одоо болохоор бас мөнгө заана. Айгу тийм болчтой юм байна. Одоо тэгэл том би энэ жилийнхэн цасны хувцас гаргаад ирсэн чинь күртгэн таарч ирсэн. Ямар их баярлалаа. Бид хоёр энэ жил цасны л өмд авлаа. Гэхдээ одоо энэ гутал нь бас жоохон сонин бараал байгаа юм уу? Гутал цасны өмд хоёр л авахад үйлччгөр байна. Тэгээд тэрэнд бас айгу баярлалаа. Йоо цаашгүй тэгээд зардал гэж тэ нэрээ. Тэгээд нөгөө нэг мөнгөөр худалдаж авахын юугүй тийм зүйлүүд амьдралд амар олон шүү дээ. Тэгээд мөнгө ярьж байгаа ч гэсэн одоо бас нөгөө талын бас жоохон яриад хойлоо дуусгах уу? Нөгөө тал нь юу? Одоо мөнгөөр худалдаж авч болохгүй аз жаргалууд. Одоо чинь хідүүлээ бол ингээд 20 хэд настай бүгд л мөнгөгүй байхдаа найзалсан болохоор амар гоё найзалсан гэж бас боддог байхгүй. Тэгээд нэрнгээсээ бид нар үнэхээр мөнгөгүй автобусанд суугсан ч мөнгө байхгүй. Бүгднгийнх нь юунд мөнгө байхгүй. Тэгснээ гуруулаа зогссноо ATM-ээс 500 төгрөг гардаг болоо гэх. Гаргаад авсан. 1000 төгрөг шүлүү гаргаж аваад тэргээ 500-500-аар нь хуваагаад хараад микродо тарьж байгаа юм. Тэгээд яа 5 жилийн дараа ATM-ээс 500 төгрөг авахгүй зогсож явахын төлөө гэж тэр өдөр салсан. 5 жилийн дараа бидний амьдралд яг арай дээш төгөлгүүдээ дээж гэх шиг.
Тэр чинь дөнгөжл бүгдээр ажил төрөл инээ тэрэ гисэн. Тэгээ бас нөгөө нэг цалингаа юугүй зарцуулж байгаа штэ. Ямар ч нөө бодлогогүй зарцуулж байгаа үе штэ. Ээж аав маавтайгаа амьдарч байгаа үед штэ. Болохоор чинь тэгээ ямар ч юу ч бодохгүй цалин балангаа зарцуулна. Тэгээ заримдаа цалин манд хоцорч орж ирж мэрнэ тий. Тэгээд найзуудыгаа бол ингээл амар юм бүгдээрээ мэдээж тодорхой хэмжээний жижигэн цалинтай. Гэхдээ ингээд тэр нь юусоо тийм жижигэн цалинтай. Тэгээд тэр хамаагүйгээр ингээд амар гоё найзалсандаа амар баярлалтай шүү дээ. Тэр амар гоё үнцэнтэй санагдтаа. Яа. Тэгээд бол угаасаа бидний нэгдүгээрт тавих байсан юм яг тийм л байсан байхгүй ингээд ажил төрөл хийвэл яг туршлага хуримтлуулчих. Тэрнээс мөнгө хуримтлуулчих гэдэг нь бол гол зорилго биш тий. Туршлага хуримтлуулчих. Найз нөхөд тэгэд хайртай дотны хүмүүстэйгээ гоё цаг хугацаа өнгөрүүлчихээ. Тэрнээс шнэх цалин мэл угаасаа бараг л баг цалинтай. Тий. Гэхдээ тэр нь гоё яаж хүргээд идэгсэн мэдхгүй. Гэхдээ бөөнөр тэг байсан биз дээ. Тэгэнгүүт тэгэл яг амьдралын мөчлөг л байгаа. Тий. Тэгээ тэрнээс гадна бас ингээд гэр бүлийн яг уу нэг аюулгүй байдлыг бол мөнгө бүртгүүлж болдог. Тий. Одоо аюулгүй ийм бүтэн дээвэртэй халуун пааштай байшин бол мөнгөөр худалдаж авч болно. Гэхдээ тэр гэр дотор байгаа уур амьсгалыг бол мөнгөөр худалдаж авах ямар ч боломжгүй. Тэгээд бас тэр жоохон хүүхдийн автагаа ээжтэйгээ гэр бүлтэйгээ байх тэр одоо яг тэр хүний хүн болоход нь ирээдүйн маш их зүйлд нь одоо сонголт хийх шийдвэр гаргах тэр нэг энэгшлийн асуудлууд байна шүү дээ. Аюулгүй би юу ч болж исэн миний аав ээж надаа байгаа. Миний ард байгаа. Юу ч болж исэн миний гэр юм байгаа. Би гэр дотроо аюулгүй байх энэ гэсэн тэр нэг сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл зүйн тэр хөгжил, сэтгэл санааны тэр байдлыг ямар ч мөнгө орлуулж өгч чадахгүй. Тэгээ харамсалтай нь миний бас амар харамсдаг юу ингээд хүүхдээ аз жаргалтай байлгана гэж бодоод хол амьдардаг хүмүүс. Мэдээж амьдралд зөндөө юм тохиолдож байгаа. Мэдээж хүүхдийнхаа боловсролын төлөө, илүү тухтай амьдралын төлөө гадаад хүмүүс явж байгаа тэрийг үгүйхгүй буруутгахгүй тий. Гэхдээ тэрний арталт ингээд одоо ингээд маш олон жилийн турш маш олон хүмүүс тийм замыг сонгоод явсан. Тэрний үр дүн нь одоо ингээд энэгшлийн асуудалтай маш олон хүмүүс нийгэмдэр гарч ирж байна тий. Энэ бас ингээд санхүү мөнгө гэдэг юм амар чухал, тэр чухлын төлөө яваад нөгөө талд нь ингэж алдж байгаа юм бас амар хэцүү санагдаад байгаа байхгүй. Яг тэр нөгөө талынхын кост бас асар их байгаа байхгүй тийм мөнгөөр үнэлэгдэшгүй асар том юм. Тэгэхээр тэгэл нэр хүний одоо яг юу чухал вэ гэж хүн яг бодох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээ тэр яг санхүү мөнгө тэр амьдралын том шийдвэрийг гаргахын төлөө тэгэл одоо яг альныхын зардал өндөр байна. Тэр нь яг мөнгөн дүнгээр биш. Тэ цааш ирээдүйд гарахтай эрүүл мэнд сэтгэл зүй юмных нөлөө бүх юмыг үнэлээд ингээд тэр шийдвэрийг гаргах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд хэцүү ч юм даа гэж байна. Харин сүүлд айгу хэцүү бодсон. Харин тийм амар дипер гэдэг юм. Тийм гэхдээ тэгэл манайх дампуурал тэгэл амар мөнгөгүй мөртлөө бид нар бас амар аз жаргалтай л байдаг гэсэн. Тэр бас гоё л байдаг гэсэн. Тэгээд бүгдээрээ харин энийг сүүлд би эргэж сансан шалтгаан гэвэл одоо ингээл хэдэн жилийн өмнөөс л бидний амьдрал ерөнхийдөө ингээд жигд дээшлэх одоо урагшлах байх ёстой хэмжээнд очих юм боломжууд ингээл бүгд энэ олон жилийн туршийн сэтгэл зүйн асуудлуудыг даван туулаад одоо бүх л төрлийн зүйлүүдийг даван туулаад хийж байгаа зүйлдээ илүү мэрэгшээд ч юм уу ингээд үнэхээр ингээд нэг юмыг нэг гэхгүй урагшилж ингэж яваал тэрний үр дүн чинь ингээд яг урт хугацаанд гарч байгаа байхгүй. Тэгээ бид нар бол гэрээрээ ийм нэг сонин хугацаа алдсан юм шиг ийм мэдрэмжтэй амьдардаг хүмүүс байхгүй. Одоо нэг тэнд ч угаасаа маш том ийм ангал үсээд гэп гарчиж байгаа болохоор тэрийг давах гэж тэрнтэйгээ эвлэрэх гэж давах гэж гарах гэж ингээд хуцаа өнгөрөөд тэнгууд одоо чинь хүмүүсийн амьдрал аль үшээ 25 наснда тогтцсон ингэсэн тэгсэн байдаг бол минийх бол одоо 35 нас байдаг ч юм уу
одоо зарим хүмүүс яг үнэхээр ингээл 30 наснда тийм болцсон байдаг бол манай ах их 40 наснда тийм болдог ч юм уу. Бид нар ингээд нэг юм ойролцоогоор хугацаа алдсан юм шиг санагддаг. Гэхдээ тэр үед ингээд сүүлд бид нар нөгөө нэг гэрээрээ яг хоол идэ яриа сууж агаад амар сонин савлгаан дунд ингээд гинтийн тэр чинь ингээд бүр ингээд ойлгохгүй хэдэн жил бидэрт өнгөрсөн. Тэгээд энэ үед ингээд одоо муу юм, буруу юм хийгээгүй ингээд өдий хүрээд эвдрээд те одоо юм сонин өөр хүн болчоогүйдээ ингээд бүгдээрээ би нэрээ амар баярлаад бахархаад ээжийн санаа бас амарч бамраад айгу тий ойрд айгу гэр бүлийн хувьд айгу тийм өрнүүн их хэлтэй том гэр бүл гол тэгэл тийм санхүүгийн айгу том тийм чичиргээг туулсан хүмүүс нэрээ ямар ч замаар ороод юу ч болж болно шүү дээ. Тэр бүр чичирхээч биш. Тэр бүр ингээд одоо бүр юу юм бэ? Бараг юм 10 давхурт явж ясан лифт тасраад доош бараг гэж хөдлөлт тийм юм шүү. Тийм бүр амар баглын маш сонин цаг үеийн ард гэр бүлээрээ гарч чадлаа гэж бодож байгаа ш та. Тэг гой санагдчих байгаа өрт. Тэгээ тэр үед яг л нэрээ миний хамгийн их авмаар байсан юм партай байшин биш. Аав ээж хоёроо хажууд л байх байсан. Тэгээд тэр үнэхээр одоо миний тэрийг би одоо тэр нь надад чухал санагдаад гэртээ харьсан маань ч гэсэн амар зүв байсан гэж боддог. Тэр чи одоо миний яг 15 6 өсвөр насны үед аав ээжээсээ холт яах ч байсан. Тэ. Яа. Энэ угаасаа зөвхөн мөнгө шиг ингээл ботхор бүр амар дип юм бодогдох юм сэдв байна. Тийм амьдралын түүхүүд те. Тэгэл сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн тэг өөрсдийнхөө мөнгөтэй нэр би яаж харьцдیں۔ Тэгээ тэр харилцаа маань яг юун дээр үндэслээд ингээд тэг ийм юм тогтсон ингээ бас бодож байгаа бах те. Тэгэхээр ёо заастаа яриалах юм. Хоёул өндөрлөхөр амар том сэдвээ. Харин тийм би бүр амар өсөд байна. За тэгээд бас. За тэгвэл тэгээд бүгд баяжхын төлөө гэжтээс. Уусаа цаг 30 гэхлээр ч болж шүү. Тийм яг төгсгөлтнөөс яг юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Тэгээд эрүүл амьдрахын төлөө, сэтгэл ханамжтай амьдрахын төлөө. Тийм тэгэл одоо юу ч хам сэтгэл ханамж өгч जैन. Юу ч хамааг тайван байлгах чинь. Мөнгө бол мэдээж аз жаргалын түлхүүр бол биш аа. Эхлэлтэн дээр хэлснийг залруулчих. Гэхдээ яг мэдээж аз жаргалтай байхад хүргэх шахал арга зам бол мөн. Гэхдээ тэгээд юу нь чухал вэ? Миний амьдрал юу чухал вэ? Үн цэнтэй вэ гэдгийг л аюусан бодолцох хэрэгтэй юм шүү. Тийм бүгдээрээ сайхан чухлын эренбүүдээ гаргаарай. Мөнгө зарцуулахад яг юунд юу зарцуулах нь чухал вэ? Чиний сэтгэл зүйд бас яг юу чухал вэ? Бүгдээрээ сайхан чухлын ирэн бэ. Дахин нэг бодцгоё. Гэт төгсгий да. За баяр.